Үзэгч та бүхэндээ ороо минь төргий. ТВ-с телевиз Трамп зүү хэлэлцүүлгийг эхлүүлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн хэлэлцүүлгээр бид Дональд Трамп 2025 оны 1-р сарын 20-ны өдөр Америкийн нэгдсэн улсын 47 дахь ерөнхийлөгчөөр хангарагаар өргөж үүрэгт албан тушаалд Оросноос хойш хугацаанд Трампын засаг захиргаа ямар ажил хэмжүүлв? За энэ хугацаанд хийсэн Дональд Трампын засаг захиргааны бодлого Америкийн дотоод болон олон улсын түвшинд ямар нөлөө үзүүлж байна? За ялангуяа Монгол улсад яаж нөлөө үзүүлэх талаар өнөөдрийн хэлэлцүүлгийг явуулахаар боллоо. За ингээ хэлэлцүүлэгт оролцож байгаа зочдоо та бүхэндээ танилцуулъя. Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын энх баяр, олон улсын харилцааны судлаач профессор Дашторжийн Баярхүү. За Улаанбаатар хотын захирагчсан Эрдэнэ Батуул, улсын хурлын гишүүн Дамдны Цогтбаатар нар манай өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байна. За ингээ хэлэлцүүлгээ эхлэхийн өмнө үндсэн Дональд Трампын засаг захиргааны явуулсан бодлого хэмжээтэй холбоотой ерөнхий асуудлаар ярилцсан. За та бүхэн хоорондоо ямар нэгэн асуудлаар үзэл бодол өөрсдийнхөө байр суурийг бол чөлөөтэй илэрхийлээд явж болно. За ингээд эхний асуултаа асууя. Дональд Трампын өнгөрөх 100 хоногт хэрэгжүүлсэн бодлого манай улсын гадаад худалдаанд гадаад бодлогот ямар нөлөө үзүүлэх юм. За энэ байдал нь зөвхөн Америкийн дотоод гэлтгүү олон улсын түвшинд нөлөө үзүүлж байгаа учраас дан болон дан бос байдлаар яаж нөлөө үзүүлэх асуудлаар хэлэлцүүлгээ эхлүүлье гэж бодлоо. За танаас. За баярлалаа. Ингээ үзэгчдийн хаан энэ оройн үдшийн хамраа болон айлтгая. За би энэ 100 хоногийн Трампын засгийн газар байгуулагдаад ажилласан 100 хоногийг нэг ийм өнцгөөс харуул яасан бэ гэж хэлэх гээд байгаа юм. За 90-ад оны ихээр зөвлөлт сураад улсад өрнжсөн өөрчлөлт байгуулалт шинжилэл Монголд бүх дэлхийд нөлөөлсөн. Бараг тэрнтэй адилхан нөлөөлөл болж гинэ удаа гэж би бас бодоод байгаа юм. За тэр үед бол зөвлөлт сураад улсын дараагаар Горбачов гэж хүн ажиллаж байсан. Одоо Америкийн нэгдсэн улсын дараагаар ерөнхийлөгчөөр Трамп ажиллаж байна. За энэ хоёрт адилхан хоолой юм байна. За тэр үед бол Горбачов ерөнхийлөгч Deep State буюу одоо нуугдмал төр гэдэг энэ үзэгдэлтэд тэмцсэн. За тэр үед бол Deep State буюу нуугдмал төр нь хэн байсан бэ гэхээр коммунист намын байсан. Үндсэн хуулиндаа гэхдээ хамгийн гол нь үндсэн хуулиндаа коммунист нам бол зөвлөлт улсын коммунист нам бол нийгмийг чиглүүлэн хөгжүүлж хүчмөө гэж бичсэн байсан. Гэхдээ төр засгийн ажил, намын ажил тустай байх ёстой гэсэн юм ойлголт байсан боловч зөвлөлт улсын коммунист нам бол төр засгийн бүх салаа мөчөрд өөрийнхөө одоо намын дарга гэдэг энэ төлөөлөлөөр дамжуулаад орцсон байсан. За энээс салъя гэж ингэж үтсэн. Ингээд энэ одоо Deep State-ээс салсан. За одоо Трамп бол Deep State гэж энэ одоо үзэгдлээ салах гэж тэгээд засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлаг байгуулад Тэрбумтон Elon Musk-аар толгууруулад тэгээд 275 мянган хүнийг халсан байна. Одоо энэ өнгөрсөн 100 хоног дотор 275 мянган хүн халсан байна. За тэр үед Горбачов дарга энэ өөрчлөлтийг эхлээд зөвлөлт сурал улсын коммунист намын гишүүн тэгээд ялангуяа байгууллагууд дээр намын даргаж ажиллаж бүх хүмүүсийг халсан. Бас л олон зуун мянган хүн халагдчихсан. Энэ нэг адилах юм гэж. За би 2 сард саяхан Америк явсан. Америкийн нэгдсэн улсын зарим хүмүүстэй уулзж хаад бол тэнд жишээлбэл сансар огторгон судлалын агентлагийн дарга Нельсон гэдэг сансрын зэгч би дөнгөж өчигдөр ажилласаа харагдлаа гэд авгаатайгаа явж явах жишээд. Тэгээ тэр хүн тэрнтэй хамт явж байсан улсууд хэлжсэн. Одоо та хардаа багш тооны гудамжинд ямар ч цус сурсаж байгаа юм алга. Гэхдээ энэ зүйлс амар юм болж байна гэж. За юу болоод байгаа юм шиг одоо хэдэн мянган хүний хувь заяа шийдэгдэж байна. Маш олон мянган хүн ажилласаа халагдаж байна. Ирээдүйн одоо ямар болох ойлгомжгүй байна. Энэ гудамжинд тайван байгаа бол энд бол жинхэнэ хувьсгал болж байна гэж ингэж хэлж байсан. За тийм л юм багтаал гэж би бас дотроо бодож ялаа. За бас нэг адилхан юм нь юу вэ гэхээр одоо Трамп ерөнхийлөгч бол НАТОг бол ер нь НАТО байсан ч яг байгууч яав. НАТОгийн гишүүн орнууд бол одоо нэгдсэн бие биенийг хамгаална гэдэг үүрэг нь юу ахав? Одоо жишээ Украин, Оросын асуудал дээр бол Европын холбооны улсууд өөрсдөө учраа ол гэсэн ийм байр суурь барьж байгаа жишээтэй. Тэгвэл Горбачов Варшавын гэрээний орнуудыг одоо энэ асуудал дээр бол арай өөр байр суурь баримтлаад Варшавын гэрээ хүчинг болгож ирсэн. За дараагийн асуудал бол Горбачов бол зөвлөлт сураад улсыг бол маш гоё орн болгоё гэж одоо өөрчлөе, энэ мухардл байдлаас нь гаргая, энэ хямралаас нь гаргая. Тэрний өмнө дандаа Горбачов дарга ийм одоо төрийн тэргүүн болохоос өмнө дандаа настай хүмүүс дарга нь байсан. Черненко гэдэг
дарга байсан. Тэрний өмнө Андропов гэдэг дарга байсан. Тэрний өмнө Брежнев гэдэг дарга байсан. Тэгээд маш богино хугацаа 82-оос 83, 84 он гэдэг 2хан жилийн дотор 3 дарганаас урсан. Бүр үнэхээр зөнөөд, бүр хөгшрөөд. Тэгээд тийм онгой биш шүү дээ. Тэр та нар санаж байгаа баха. Зөвхөн Турцын коммунист намын дарга ерөнхий найрамчлагч Черненко ухаан орлоггүй ажилдаа буцаж орлоо гэж. Ийм онгой байсан. Не приходя в себя в сознании, не приходя в сознание вышел на работу гэж орсоор хэлэх юм бол тийм магчлан оржуулах юм бол ухаан санаанд орлоггүйгээр ажилдаа буцаж орлоо гэж. Одоо Байденыг яг тэгж байгаа. Трамп бол ерөөсөө энэ зүнэг хүн. Энээс болж одоо бүх юм болсон. Энэ Байден бол Америкийг өстө балалсан. Энэ одоо өөрөө юу ярьж байгааг ч ойлгохгүй настай хүн одоо энэ Америкийг бол баллаа хийчлээ гэж. Тэгэхээр бол их адилхан байна. Одоо өнөөдөр Трамп бол Байден гэж одоо юу ярьж байгааг ч ойлгохоо байсан гэж өөрийнх нь үзэж байгаа бол тэр хүнийг үлдээсэн одоо тэр алдааны зүтгэлийн засах гэж оролдож байна. Горбачов бах тэр Черненко, Андропов, Брежневийн одоо тэр үеэ бол Горбачов бол зогсонгүй гэж нэрлсэн. Тэрийг өөрчлөх гэж оролдсон. За тэгээ Байдны үед бол woke ideology буюу одоо энэ woke үзэл суртал их төгсөн байна. Тэр deep state-ийн одоо ижлог нь бол одоо коммунист намын ижлог тэр зөвлөлт тулсан ижлог бол одоо коммунист үзэл байсан. Тэгвэл Байдны үед одоо газар авсан оргил нь одоо нэлийн оргилдоо хөрсөн үзэл бол woke ideology буюу одоо сэрэх одоо магчлан орчуулсан сэрэх гэдэг үгийн өнгөрсөн цаг юм шиг байна. Wake гэдэг нь woke гэж. За тэр ижлог бол ерөөсөө бид энэ харуудын асуудал одоо сэрэлгүй Америкийн нэгдсэн улсын нийгэм хэдийгээр тэр Мартин Лютер Кингийн одоо тэр харуудын марш гэж зохион байгуулж хар хүүхэд цагаан хүүхэд хоёр хөдөлцөөд явна гэдэг тэр мөрөөдлийн тухай айлтартай хэлжсээс хойш олон жил өнгөрсөн ч гэсэн харуудын асуудал бид нар маш их одоо хайн хандсан байна. За ижил хүүснүүдийн асуудлыг хайн хандсан байна. Хүүсээс солисон хүмүүсийн асуудлыг хайн хандсан байна. Дөрөвсдгийн асуудлыг хайн хандсан байна. Дандаа нөгөө нэг жижиг гэж хэлэгддэг тий жижиг цөөнхүүдийн асуудлыг хайн хандж ийнгээ. Тэгээ сөүлд нь бүр энийг бүр хэтэрхий дэвргээд тэгээ цагаан арстан хүмүүс бол тэр үзэл сурталын шагалтанд ороод уучлалгүйж ажилд ордог болсон. Одоо би Английн цагаан арстан, Америкийн цагаан арстан өвөгдөөцсөн тэр боолуудыг одын асуудал ямар нэгэн байдлаар холбоотой улсууд бол одоо би уучлалгүйнаа. Манай өвөгдөөцөх муухай юм хийж ижиг гэж. Тэгээ цагаан арстнууд уучлалгүйж ажилдаа ордог. Хар одоо Оскарын шагналыг бол жишээлбэл одоо цагаан арьстай найруулагч жүжигчин төгсөд бол баг гимтэрэг юм шиг. Тийм учраас бол хар арьстай хүн төгсдөө ч гэх шиг. Эсвэл хүүрсэн ойлгомжгүй хүн төгсдөө ч гэх шиг. Тэгээ спортын төрөлд бол одоо нөгөө хүүрс солисон эрэгтэй хүүрстэй байж байгаа нэмэгтэй хүүрстэй болсон тамирчид штанг өргөх тэмцээнд орж байгаа ч тий. За жишээр одоо Трамп ерөнхийдөө тий одоо Алжирийн эмэгтэй тамирчин одоо өөрийнх нь тестостероныхаар цусан дах одоо эрэгтэй хүнд илүү байх хэрэгтэй тэр тестостероных нь үзүүлэлт нь илүү байгаа тэр эмэгтэй боксчин Тайваны боксчин хоёр тэр Итали эмэгтэй уйлуулан байж зодоод тэгээд олимпиад оруулж байна. Энэ мэтийн одоо өөрчлөлтүүдийг бий хийнэгээд хэрэг та нар анзаарсан бол Трамп ерөнхийдөө хамгийн анхныхаа зарилгынх нь нэг нь бол Америкийн нэгдсэн улсад энэ цагаас хойш эрэгтэй эмэгтэй хоёр хүүс байна. Хоёрдугаар спортод хүүсээс олсон хүмүүс оруулахыг би хориглож байна. Гуравдугаарт woke идеологиг бол буюу woke үзэл сурталыг би хориглож байна. Энийг илэрхийлсэн нуугдмал төрийг би цэвэрлэнэ гэд 275 мянган хүнийг халж авч шийд. Тийм учраас бол тэгээд Горбачов тухайн үед зөрүү тул тусыг шинээр байгуулнаа. Яг чадаагүй ч гэсэн шинээр байгуулна. Үнэхээр гоё улс болно гэж мөрөөдсөн. Америкийн нэгдсэн улсыг одоо дахиад агуу болгоно гэж одоо Трамп мөрөөдөж байна. Энэ хоёр бол одоо сая Орос хэрийг судлаач Алексашенко гэж хүн өөрийнхөө үгийг энэ Трампын 100 жилийг тайлбарч хэлж байхдаа бол энэ хоёр их төстэй юмаа гэж яг надтай адилхан ингэ шууд ингэж холбож биш. Гэхдээ Горбачов тухайн үед ингэ тэмцэжсэн, Трамп одоо үед ингэ тэмцэж байна. Тэгэхээр энэ хоёр одоо том өөрчлөлт болж байна. Энэ өөрчлөлт одоо юу дээр авч Горбачовын өөрчлөлт Монголд арчсан хувьсгал Зөв Европын орнууд хувьсгал гарахад бол маш их нөлөөсөн. Хүйтэн дайныг зогсооход нөлөөсөн. Одоо Трампын хувьсгал юу руу авчих вэ гэдгийг бол бүх дэлхийд илнийтлээ ингээд сонирхоод нүдэ бүтлэгэд харж байна. Тийм учраас бол одоо энийг монголч байсан, өөр оронч байсан ярихаас өөр аргагүй сэдв болчлоо. Энэ Трампын өдөөсөн салхи гэх юм уу? Энэ хувьсгал зөвхөн Америкийн
нэгдсэн улсаар биш. Европоор, Хятадаар, Оросоор, за тэгээд Украин, за тэгээд Латин Америк бүгд дэлхийгээр одоо ойрхот орнд тий Израиль, Газагийн асуудал дээр бүгдөөнд нь маш их хүчтэй нөлөөлж байна. Тэрний одоо Америк тэр одоо болж байгаа нь бол бид нар тол юм а гэж хэлэх арга байхгүй. Яг нь Монгол улс бол өөрөө хоёр хөрштэйгээ сайхан харилцаатай. Тэгвэл гурав дахь шүүхийн бодлого гаргаад бид бол одоо олон жил ажиллаж байна. Тийм учраас Монгол нээлттэй болцсон орн. Тэгэхээр дэлхийд болж байгаа үйл явдал бол хөрсөн хөрсөөгүй Монголд орж ирнэ. Энийг салхи шуурга гэх юм уу? Энэ одоо бороо цас гэх юм уу? Энэ одоо үзэгдэл бол Монголын улс төрчдөр, эдийн засагчдэр бүхэлд нь нөлөөлнө гэдэг нь бол ойлгомжтой учраас ярих нь зүг баха гэж ингэж бодож байна. Тийм учраас би яриа өдөх маягаар Горбачев, Трампын өөрчлөлт гэдэг ийм одоо сэдвэр. Тэгээ Горбачевын өөрчлөлт ийм өөрчлөлтийг авчирсан мэт. Тэр үедээ Фукуяма гэдэг эрдэмтэн за арчлалын төлөө тэмцэл ингээд дууслаа. Хүн төрөлхтний түүхийн утга учир бол арчлалын төлөө тэмцэл байсан. Ингээд түүх дуустаа гэж зарлж ирсэн. Их гинэн дүнт үжээ гэдгийг өөрөө ойлгож хөд нөөцлөх байсан. Тэгэхээр арчлалын түүх дуусаагүй юм байна. Одоо энэ Трамп арчлалыг гүнзгийрүүлж гэнэ үү эсвэл одоо арчлалыг хумж гэнэ үү? Маш их том асуудлууд энд тавигдж байна. Тийм учраас бүгдээрээ энэний тухай ярьж байр суурийг тодорхойлох нь нийгмээ цаг үеэс зөв ойлгох. Ингээд цаашаага зөв зөвтэй замаар замрах ийм одоо болцоог ирж хайх ийм одоо сайхан гэж би хэлж байна да. Сайхан болцоо бидэрт гарч байна. За Батуулаар дараагаас алс холын Америкийн бодлого шийдвэр манай улсад ер нь яг ямар хамаатай юм бэ? Яагаад одоо энэ чухал гэж бодож байна? Ер нь нийт глобал одоо энэ асуудалд хандах хэвээр үндслийг бол сая энэхүүр маань хэлчлээ тийм ээ. Одоо ер нь дэлхийн нийт бодлогод бол маш том өөрчлөлт гарчих боллоо гэдэг. Зүгээр яг манайтай шууд холбогдож энийг өнөөдөр ярих ёстой. За бүр ярих ёстой, эрхтэй, учиртай тийм хүмүүс нь энд оролцож байна. Одоо энэхүүр цогтоотор хоёр маань ингээд хамгийн гол нь Америк Монголын харилцааг дээд түвшний болгосон тийм ээ. Бүр одоо бүр зүгээр хай түвшний. Тэгээ энэхүүр ерөнхийлөгч байх үед бол бүс одоо хамгийн дээд түвшний болж байна. Өөрөө чинь сайд байх үед цагаан ордны гадаа анх удаа Монголын ерөнхийлөгчийг Трамп өөрөө одоо авч ялаа шүү дээ. Тийм ээ. Бүрэн бүрэлдэхүүнээр кабинетаараа баг бүрэн бүрэлдэхүүнээр аваад тэгээд хамгийн том түншлэлийн гэрээ байгуулсан тийм үү. Тэгэхээр одоо энэ харилцаа маань яах вэ гэдэг чинь яг амин тулсан асуудал болж байна. Одоо би ястаа энэхээрээс цаваагаас дээр асуумаар байхгүй. Одоо энэ яах вэ ирэх үү те. Яг бол энэ бол монголчууд баг 300 жил мөрөөдсөн харилцаа гэж хэлж болно. Яг бол бид нар чинь дэлхийн бодлого тодорхойлдог хоёр их гүрний дунд байсан. Энүүгээр бид их онцгой. Их гүрнүүдийн дунд байдаг, том гүрний дунд байдаг улс бий. Далайд гарчгүй улс бий. Хавчуулагчсан улс байна. Гэтэ дэлхийн одоо яг бодлогыг шууд шийддэг, тийм ээ? Ерөөсөө дэлхийн байдал шууд өөрөөс нь хамаардаг хоёр том хөршийн дунд. Гэтэ бид зүтгэж тийм ээ? Одоо би жоохон Трамп маягийн ярьж шүү жоохон шүртэй ярьж тийм үү. 300 жил зүтгэж. Жишээ нь энэхээрийг үнэхээр ерөнхийлөгч Буштэй энэ зогсоод ингэж байж хат бол за одоо энэ чимэн энийг одоо харсан өвгдөөдс бол гомон одоо хачин байгаад л гэж бодож байлаа шүү дээ чинь. Яг тэгвэл үгүй бид одоо 15 онд нэг зөвшөөрүүлчих санаатай яаж алигаа алдаж тийм ээ. Яста бидний тоож байгаа ч амтан байдаггүй тийм үү? Авч байгаа ч амтан байдаггүй. Гэтэл бид нар чинь ингэчлээ. Тийм ээ. Тэгээ дараа нь одоо тэр цагаан ордны гадаа манай ерөнхийлөгч Трамптай яг Трамптай. Одоо Трамп нөгөө нэг зурсан гэрээнд одоо найдвартай байх байгаад одоо чи одоо яста тэр чи яагаад байлаа шүү дээ. Энэ хоёр хөршид бол одоо их анхаармаар асар чухал харилцаа шүү дээ чинь. Үнэн дээр дэлхийд бидний зовлон мэдэхгүй л дээ. Энийг бий болгоно гэдэг бол хэр зэрэг юм байсан шүү. Энэ бол үнэхээр одоо тийм байсан. Тэгээ би таяраас одоо яг үндэ энэ маань яах вэ? Бид одоо хоёулаа яг бол харамсалтай ард талд маань авторитар тэглэв. Тийм үү? Урд талд маань хоёр талдаа дарангуйлагчтай ердөө
далаад гарцгүй ч биш. Ерөөсөө бидэнд эрхчлөөнд орнуудтай шууд харьцах тийм одоо гарцуулал их хүнд амаргүй шүү дээ, тийм үү? Одоо гол олон улсын банк маань нисэх онгоцны бодол болж байна да. Гол олон улсны Америкт ороод ирлээ, нисээд хүрээд ирлээ. Тэгэхээр зэрэг одоо ястал энэ яах вэ гэж л ярилцмаар байна. Энэ бол амин чухал асуудал. Амин чухал. За баяр хуугаа та юу гэж тэгж байна? Юу мэдээж Монгол Америкийн харилцаа бол Монгол улсын гадаад бодлогод бол онцгой ач холбогдолтой чухал харилцаа л доо энэ тийм. За 100 гаруй жилийн өмнө л мөрөөдөл явж ирсэн тийм. Одоо Чин хамт орж номон сүрнээр л Америктэй харилцаа тогтоохгүй л тий Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлчих санаатай гадаад харилцаа хөгжүүлээ, гадаад худалдаа хөгжүүлээ. 3 дахь хөрстэй болыг л явцгааж ясан улсууд л та. Тэгэл Санкт Петербургт очиод манай хамт орч чинь тэр томтон орнуудын элчин сайдын амтын хаалгыг балбал заримд нь одон дараахгүй л ингээл явж ясан, одон утлал явж ясан улсууд. Тэгээд тэрээс хойш ингээд 100 гаруй жилийн хугацаа өнгөрч өндөр үзүүлэлтэнд төрчихсөн байна л да. Өнөөдөр Монгол улсын хөгжил дэвшлийг ингээд харах юм бол за нийгэм, эдийн засаг, улс төр гэл ингээд бүх салбараар аваад үзэхэд бол гадаад харилцаа бол прогрессор уршаа хол явсан. Одоо тэрийг бүтээсэн улсууд нь та хэд сууж байна л та тийм ээ. Хондоо Монгол Америк харилцаа гэл аваад үзэлтэй. Энэ хоёр даргаыг ерөнхий сайд байхад түүний засгийн газрын өнгөн дээр Монгол улсын ерөнхийлөгчийг 2004 онд Америкт нэгдсэн улсад одоо анхудаага бараг төрийн альчид хийлгэсэн үгүй юу? Багаан туг. За тэгээд Монгол Америкийн хооронд ижүүрэн түншлийн харилцаа шууд тогтоосон. Тэ? За хойдон жил нь Жорж Буш Монгол улсад төрийн альчлаар ирсэн. Тийм ээ. За манай ардын хурлын ордонд бол том уулзалт тийм ээ том одоо дуулан төгөө хэлжсэн шүү дээ. За тэгээд түүнээс хойш энэ түншил маань ижүүрэн түншлгээд нэг хэсэг явж за ингээд яваад хөгжөөд байж. Гэтэл 2016 онд Трамп яллаа, 17 онд ерөнхийлөгч боллоо. 2018 онд манай Цогтбаатар гишүүн гадаад харилцааны сайд байх үед сайн мэднэ. Ерөнхий сайд төрөлх Америкийн нэгдсэн улсад ажлын алчил хийгээд дэд ерөнхийлөгч Пенстэй хэлэлцээ хийгээд нөгөө 2004 оны ижүүрэн түншлэлээ өргөтгсөн ижүүрэн түншлэл болгосон. За энэ бол том олт гэж үзэж байна. Гэтэл жил хүрээгүй тэр чинь бол 9 дугаар сард болсон үйл явдал. Гэтэл яг хойдон жилийн 7 дугаар сарын сүүлчээр ерөнхийлөгч Баттулга за мөн сайд Цогтбаатар дагалдаад Америкийн нэгдсэн улсад альчлалаар очсон. Нөгөө цагаан ордонд мундаг том хэлэлцээ уулзалтууд болсон. Өмнө тохиолдоогүй сонин үзэгдэл тийм ээ. Нөгөө Трамп чинь нөгөө өргөтгсөн ижүүрийн түншлэлийг жил хүрээгүй багт нь стратегийн түншлэл болгоод шатахуулаад тавьчихсан байгаа. Тэгэхээр энэ яваад байгаа энэ цаашаа яваад одоо Трампын өмнөх захиргаан дээр хиний Байдны үед дэд ерөнхийлөгч Харрис манай ерөнхий сайд оюун эрднийг хүлээж авч бол за 23 онд тийм ээ тусгай 3 дахь чөшийн стратегийн түншлэл гэдэг нөгөөтгөө дахиад нэг дотор нь арай нэг жижиг шатахуулаа тавьсан байгаа юм л. Тэгэхээр өнөөдөр үл жижиг Монгол гэхэд өнөөдөр дэлхийн бүх том гүрнүттэй одоо Британтай бол яг замын зураг хийчихсэн. Бустай нь бол түншлийн харилцаатай тийм ээ. За тэгээд энэ чинь стратегийн түншлэлтэй улс гэхэд бол 10 дөхөж байна. Хоёр нь ижүүрэн стратегийн түншлэл. Бус нь энэ Америк ахлаад Япон дагалдаад ингээд стратегийн тийм ээ. Тэгээд ижүүрэн түншлэлтэй улсууд гэтэл жилд тийм ээ энэ жил гэтэл хондоо Турктэй стратегийн түншлэлийг байгуулад Чех Польштай бол ижүүрэн түншлэлийг байгуулад ингээл уршаа явж байна л та. Тэгэхээр бол одоо бол яг дэлхийн 18 улс тэгээд нэг нь бол Европын холбоо. Ингээд 19 субъекттэй бол түншлийн харилцаа хөгжүүлж байгаа жижиг Монгол. Тийм ээ. Яг эдийн засаг бус потенциалаар бага гэхдээ эдийн засаг гадаад бодлогын хувьд ийм том акц олдсон байна гэдэг. Яг ийм фон дээр бол бид Трампыг авч үзэх ёстой. Трамп одоо Монгол дээр нь хэрхэн хандах бол гэж тийм ээ. За мэдээж Хятадтай бол худалдааны тарифын маш том дадаан хийчээд байна тийм ээ. За Оростой яах нь мэддэхгүй байна. За тэр Украинтай бол Украины сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан байгуулах хэлэлцээр байгуулснараа бол Украины газрын ховор элемент рүү ороод ирж байна. Оросоос
эргээд нүүр буруулчих шиг боллоо та. Өнгөрсөн 7 хоногийн дүн шүү дээ. Ийм нөхцөлд Трампын энэ явуулж байгаа бодлого Монголд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг. За мэдээж энэ дэлхийн худалдааны дайнд Монголд шууд биш юм а гэхэд Хятадтай явуулж байгаа дайн бол гарцааг том нөлөө үзүүлнэ л дээ. Одоо манай нүүрсний экспорт тийм ээ. Өөр бус экспортууд байна тийм ээ. За тэгээд энэ зам тавир, далаа зарцгүй орон энэ дэд бүтцгээд ингээ явах юм бол Трамп бол дэлхийг ингээ бужигнуулчаад байгаа чинь Монголд ямар нэгэн байдлаар нөлөөлнө. Тэгвэл манай нэг ардчлалыг дэмжих Трампын амлалт маань байна уугүй юу? Ер нь Америкийн нэгдсэн улс ардчилсан улс мөн юм уу? Дэлхийн ардчлалын хошуурчлагч олон жил байж ирсэн тэр үүргээсээ Трамп татгалзах гээд байна уугүй юу гэдэг асуудал эргэлзээтэй болчлоо л доо. Ер нь Трампын өөрийнх нь яриа энэ мэдгдлүүдийг хараад байх юм бол энэ хүнд бол нийгэм улс төрийн түүхийн мэдлэг их нэмэх юм шиг байна. За энэ хүн ер нь ямар орны удирдагч болчихсон бэ гэдгээ заримдаа мэдрээд заримдаа огт мэдрэхгүй байна. За эрх ашигыг хэтэрхий ихтэй эдэлж байгаа учраас Америкийн нэгдсэн улсад ашигтай юм бол ашиггүй бол хийхгүй гэдэг ингэждэг. Гэтэл дайны дэлхийн Америкийг одоо хүйтэн дайны үеэс эхлээл дэлхийн 2 дугаар дайнаас хойш тасралтгүй Америкийн асрамжийг хүлээж ирсэн гэдэг юм уу? Америкийн ивэл тэтгэлгийг хүлээж ирсэн өнөөдөр хүртэл хүлээж байгаа энэ олон улсууд тийм ээ? Энэ завсрын шилжилтийн улсууд хагас ардчилсан болоод ардчилсан улсуудыг яах юм бэ? Трамп бол энэ тариу өгч чадахгүй л байж байгаа л да. Тий. Тэгэхээр бол Монгол Америк харилцаа гэдэг ярих юм бол дахиад цаашаа нэлээд хэрэг өрнөх баха. Тий. Тэгж үзэж байна. За Согтбаатар гишүүний талаар ямар байна? Энэ Трампын эхний 100 хоног манад яаж нөлөөлөх болоо гэд бид нар аваад үзүүлнэ. Ийм л өнцгөөс нь би хармаар байна. Нэгдүгээрт манай одоо экспортод Америкийн нэгдсэн улсын эзлэх хувь хэмжээ өөрөө их жижиг гэлтэй 1.1% байна уу. Тийм учраас Трампын тарифын аливаа өөрчлөлт манай худалдаач бол бас одоо бидэндээ жижигхэн биш болчиход байна шүү дээ. Тэрний 1% гэдэг бол манай ажлын байр юм уу хүмүүсийн орлогод шууд нөлөөлөх үс. Тийм бол үр дагавар бол харьцангуй гайгүй. Манай худалдаа бол манай экспорт бол нэг 160 сая долларын хэмжээнд явж байгаа 1.1%. Тэгэхээр тэдний одоо манахаас ирж байгаа экспортод тавих тариф нийт халамжтай нөхцөл буюу MFN нөхцөл нь 5% байж байгаа сая 10% болгож байгаа. Ер нь бол тарифын өөрчлөлтийнхээ хувьд бол 100% өөрчлөлт гэсэн үг байхгүй. 5-ыг 5-аар буцаад нэмээд 10% болгочихно гэдэг чинь өсөлтийн хувьд 100% болж байгаа юм шиг боловч манад үзүүлэх нөлөөлөл нь харьцангуй гайгүй. Мэдээж тэр 160 сая дээр нөлөөлөх ч гэсэн энэ харьцангуй гайгүй. Би яагаад тэгж байгаа гэхээр бусад орны нэмж байгаагаагаа харьцуулахад хамгийн бага манай дээр хамгийн бага нэмэгдэж байгаа нь манай дээр оногдож байгаа. Нэмэхгүй ч байх боломжгүй. Одоо бидэнд айгүй сайн ханджилаа гэд дэлхийн одоо худалдааны тогтолцоо чинь бас бүрэн өөрчлөгдөг нөө хууль дүрмүүдийн хэвэндээ үйлчилж байгаа шүү дээ. Тэгэнгүүт бусад орныхыг 10 болгочоод дундаж нөгөө MFN-а 5 байж байгаа бусад орныхыг 10 болгочоод Монголынхыг 5-аар үлдээх юм бол нөгөө олон улсын худалдааны хуулийн дэлхийн худалдааны байгууллагын ГАТT 94-ийн 1-р зүйлийнхаа дагуу бусад бүх орныхыг 5 дээрээ үлдээх үүрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бусдынхыг бүгдийг нэмсэн бол манайхыг бидэнд сайн муутай биш. Нөгөө олон улсын худалдааны хуулийнхаа шаардлагын дагуу 10 төгрөгөөс өөр үгүй болж байгаа. Гэхдээ тэрэн дотор хамгийн багаар нэмжин гэдэг бол бидэнд бас эргэл хандж гин гэсэн үг. Нөгөө талаараа би нэг зүгээр ийм бодож байгаа. Түрүү энх хоёр даргын энэ ярьж байгааг ингээ харж байхад үнэ. Лавл юу гэдэг одоо дэлхийн олон улсын харилцааны тогтолцоог суурьаар нь өөрчилсөн том үйл явдал бол 90-ад онд хүйтэн дайн зогссон явдалтай. Тэгэхээр тэрнээс хойш 30 жилд бол ийм том сэтгэлгээний өөрчлөл Америкийн нэгдсэн улсын улс төрийн одоо тогтолцоонд бол гарч байгаагүй. Энийг ирээ бол энэ жинкнээсээ дөргилт өгж байгаа юм. Нөгөө талаас арчлал энэ хайчих вэ гэдэг дээр бол би ингэж бодож байгаа. Энэ хүнийг Америкийн нэгдсэн улсын ард иргэд сонгоод гаргаад ирж байна гэдэг чинь юуг харуулж байна гэхээр тэнд энэ үзэл бодол байж байгаагийн л илэрхийлэл. Тэгэхээр арчлал өөрөө арчлалын зарчмаараа л бас явж байгаа байхгүй. Арчлалд олон ургалч үзэл
буюу плурализм гэдэг чинь өөрөө арчлалын үндсэн зарчим шинж чанар нь. Тэгэхээр тийм үзэл бодолтой хүмүүсийн дуу хоолой төрийн одоо өндөрлөгт аль нэг үед гарах л ёстой байсан болол гарч байгаа юм. Яг гэвэл тэр алга болоогүй байсаар байсан байхгүй. Тэгэхээр тэр гарч ирээд харин энд бол жинхэнэ дөргөлтийг бол хинд үзүүлж байгаа гэхээр Америкийн ард түмэнд гэхээсээ илүү нөгөө deep state гэдэг тэр төрийн тогтолцоонд бол яхарахгүй цохилт бол очиж байна. Энэ бол үнэхээр одоо ингээд миний санаж байгаагаар урд өмнө юунд бол за 20-30 жилд бол өстой байгаагүй 180 градусын эргэлт болж байгаа. Манайд энэ хүн яаж хандах болоо гэдэг бол би ингэж бодож байгаа. Манайд яаж хандахыг бид бодлогоо яаж өрхөөс хамаарна. Жишээлбэл том гүрнүүдийн хоорондын бодлого бол угаасаа цаанаасаа ингээ хичнээн олон жилээр өргөдөөд ирсэн учраас шин дарга гарч ирээд яаж өөрчлөхөд хэцүү байдаг. Манайтай бол энэ харьцангуй залгамж чанар нь хадгалагдах боломж байгаа бөгөөд энэ дээр бид ямар хариу барих вэ гэдэг бол маш чухал үүрэг ролтой гэсэн үг. Тэгэхээр Трамп ерөнхийлөгч бол би яг өөрөө ингээ уулзж исэн хүний хувьд бол урд нь Буш ерөнхийлөгчийг айлчлахад би инхвер даргын зөвлөх, өмнө нь баг онд ерөнхийлөгчийг одоо бас Америкт айлчлуулахад баг онд ерөнхийлөгчийн зөвлөх байсан. Тэндээс миний яг толгойд нэг үлдсэн нэг зүйл. Энэ том ерөнхийлөгч нар яг өөрийнхөө хэлж ирсэн айгүй нарийн нюанстай нэг мартадгүй юм байлаа. Буш ерөнхийлөгчийг инхвер даргаыг ерөнхийлөгч байхад Монголд айлчлах гэж байхад надад нэг ийм асуудал дээр бодлогын өөрчлөлт гарсан шүү. Яг танайтай адилхан ийм бодлоготой орны өөр орон дээр очиод Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн байр суурь бол та нар яагаад ийм байгаа гэсэн энэ шүүмжлэлтэй асуудал гарч ирсэн шүү. Тэгэхээр танах энэ дээрээ бол танад яг энэ асуудал дээр чи хандлагаараа өөрчлөгдөх байх гэсэн би дотроо гайхчихсан баг. Ууг нь Буш ерөнхийлөгч яг өөрийнхөө амаар энэ манай бодлого юмнуудыг дэмжээл явж исэн да. За тэгээ өөрчлөгчд юм багтаа л гэж бодож исэн. Нөгөө хүндэтгэлийн өргөөнд орж ирээд инхвер ерөнхийлөгчтэй ярьж байхдаа яг өөрөө тэр асуудлаа санаачлаа. Яг хуучин байр суурь ярьжсэн бүх. Тэгэхээр Монголын хувьд бол тэр өөр орнууд дээр бодлого нь өөрчлөгдсөн байсан ч Монголд бол хэлжсэн үгээ мартаагүй байгаа. Тэгэхээр таны түрүүний ярьдгаар Трамп ерөнхийлөгч бол Монголд стратегийн түншлэлийн харилцааны үе шатыг дэвшүүлж харилцааг дэмжсэн хүн байхгүй. Тэгээ Монголын талаар яг юу гэж ярьдгийг би одоо өөрөө бодит санаа цууж ин л та. Тэгэхээр трийгээ бол энэ хүн мартаагүй гэж бодож байна. Тэгэхээр манайд бол эрийг хандах тэр одоо суурь нь бол байж байгаа. Бид нар харин өөрийнхөө бодлогыг өөдөөс нь яаж угсарч тавих вэ гэдэг бол айгүй чухал асуудал гэж бодож байгаа. Энд дээр нэмээд зүгээр хэлэхэд эсвэл өргөжлөлөд хэлэхэд бол Трамп гэж ерөнхийлөгч бол одоо сурах ёстой гэх юм уу эсвэл анхаарал бид бас үлгэрлэж авах ёстой юм уу гэх юм бол надад нэг 2-3 юм ажиглагдаад байгаа. За нэгдүгээрт бол Трампын сайн уу муу юу яг хийснийг хийдэг юм байл. Яг л тэгж амлсан бол тэр нь ард түмнэр дэмжигдээ сонгогдсон бол яг тэрийг хийдэг. Яг тэр амлснаа хийж байгаа. Би гарч ирээд дөрвөчдгийг зайлуулна гэсэн. Яг тэрийг л хийсэн. Яг одоо манад ч юм уу тогтцсон одоо Европын ялангуяа орнууд тогтсон. Энэ бол сонгуул яах вэ? Сонгуулиар иймэрхүү юм ярьж ил бидгийн. Гарч ирсийнхаа дараа шал өөр юм хийдэг гэсэн нэг ийм сонин ойлголт бид бас 30 жилдээ сурчиж. Тэгээ тэр нь тасчиж. Европод бас тассан байна. Солонгосод тассан байна, Японд тассан байна. Бид нөгөө өөртөө адилхан арчилсан гэж хийж болохоор орнуудын удирдлагуудаа хүмүүстэй уулзж хатвал сонгуул яах вэ? За сонгуулийн дараа шал өөрсдөө гэж. Трампын хувьд тийм биш юм. Яг сонгуул хийснийгаа л яг хийж байна. Тэгээ одоо дөрөвчдгийг бол орж ирэхийн 95%-аар буулгасан байна шүү дээ. Ихний 100 хоногийн дотор одоо хууль бусаар орж байгаа дөрөвчдийн тоог 95%-аар буулгасан. Маш харгис үдэж байгаа бас. Тэ? Хаана босгож जैन, цэрэгдээ ажиллаж जैन. Одоо шууд бараг шүүхийн шийдрүүгээр ачаад авчиж сая ил салбардор давичаад тэр хамгийн амар шоронд хүртэл одоо нэг иргэний шүүхэнд хорсоор байталгаа давичиж. За нэг ийм сони юм байна. Тэгэхээр одоо арчилсан оронд бол улс төрчүүл яг хэлсний хийдгэл байх нь их чухал юм болов гэж. За тэгэхээр бид нар тэрийг одоо бодож л одоо өөрсдөө өөрчлөх хэрэгтэй юм байна. Трампыг харж байхад тэр харагдчихэв. Европынхан бүр шоконд орж штэ. Яг хэлсний хийгээд байх гэж гайхаад байгаа.
Гэхдээ яг хийснээр хийгээд ихгүй. Чи ягаад гайхаад байгаа юм бэ? Яг л ингэсэн шүү дээ. Гэхдээ энэ чинь шал өөрөөсөө сонгуул амьдрал хоёр өөрөөсөө үгүй. Яг л энийг. Хоёрдугаарт бол Трамп юу гэсэн бэлээ? Ерөөсөө deep state энэ хүн сурталтай төрийн алба тэрний цаана хэл авах байл. Тэрний цаана хүн суртал, тэрний цаана одоо энэ бизнесээ хумж байгаа, дарж байгаа асрыг холн зөвшөөрөл, хэдэн мянган зөвшөөрлөөр одоо дарамтлагдаг тэрийг арилгана гэсэн тэгээ Elon Musk-ыг тэрэндээ ажиллаад тэгээ цахилгаан хөрөө бариа зогсож шүү дээ. Elon Musk бол одоо яг бэлэгдэл үзүүлж тайзан дээр тэр милээ гэж Аргентины ерөнхийдөө бэлэглээд тэгээ Elon Musk бол цахилгаан хөрөөгөр бид нар одоо deep state-ийг буюу энэ хүн сурдлыг, хэл ахуулыг, энэ одоо бичиг баримт, энэ хиймэл юмнуудыг бол одоо тайрна шавчна гэд. Яг тэрийг хийж байгаа. Одоо Elon Musk бол яг тэрийг хийж байна. 275 мянган хүн халдсан байна. Би энийг тэгээс одоо Монгол тэгээс гэж бодож байгаа. Яг бол би бол тухайн үед ерөнхийдөө хийж байхдаа төрийн албууд их одоо ингээд Японы загвараар мэри зарчим дээр тулгуурлаад ингээд тогтворд ажиллах хэрэгтэй гэж боддог байсан хүн л дээ. Тэгээ хараад ирсэн чи энэ маань өөрөө нөгөө улс төрийн намуудаа юм хийлэгдэггүй. Засгийн хэрхэнд гараад ирсэн намдаа юм хийлэгдэггүй. Ийм болтлоо төрийн алба бол өөрөө нөгөө өөртөө зориулж ажилладаг, ажил олдог, дуртай юмаа хийдэг, дургүй юмаа хийдэггүй. Ийм одоо үзэгдэл болсон ба штэ. Одоо ийм нэг жишээ байдаг штэ. Англи колони их том колонтой байсан. Колони асуудал хариуцсан яам байсан. Тэгээ колон байхгүй болсон байхад тэр яамаа тадан болгохоо мартцсан. Тэгээ харсан чинь яамынхын төсөв нэмэгдсэн, орон тоо нэмэгдсэн. Тэгээ юу болж байгаа чинь бүгдээрээ өөртөө өөр шинэ ажил олоод худлаа ингээд нөгөө төсвийнхаа одоо захиалга өгтөө ийм ажил хийнгээд тэгээ нөгөөдөл сангийн яам гэсэн хянахта дутуу хяндаг. Тэгээ инерцээр явсаар гоод тэгээ колонийн яам байгааг мэдэн гутаа татчих болсон. Тэгэхээр одоо бол би миний санаа бол одоо энэ төрийн албыг бол үнэхээр реформ хийх хэрэгтэй. 300 мянган албаа хаагчдыг бол одоо Трамп 275 мянгаыг халж байгаа даа 275 мянгаыг манай шууд халж чадахгүй. Тэгвэл энийгээ одоо чөөлөх хэрэгтэй. 25% нь одоо шалгалт аваад тэгээд одоо давхарлыг арилгаад тэгээ бас нэг Elon Musk шиг адилхан хүн хэрэгтэй байна. Тэрийг одоо ингээд сайн судлаад тэгээд залуучуудыг одоо ингээд чи гадаадад хамгийн сайн профессорлоо дотоод хамгийн сайн профессортой залуу хүн төрийн албанд орё гэж орж болохгүй. Ягаад гэвэл та төрийн албанд орохын тулд тийм шаардлагатай байх хэрэгтэй. Ийм шаардлагатай байх хэрэгтэй гэд ерөөсө бүх юм хагаа хийцэн. Гадаадад өндөр боловсрол эзэмшлээ гэд ямар ч утгагүй. За тэгээд ялангуяа одоо сайн ажилд очие, хэлцийн дараа, газрын дараа очие үгүй. Чи төрийн албанд 10 жил ажилласан байжээж тэнд очино. 15 жил ажилласан байжээж төрийн нэрмжийн дараа болно гэд ингээд ерөөсө гадаадад төгсөн, дотоодод төгсөн мэдлэг боловсролтой залуучуудаа төрийн албанд оруулах хаалганы хагаа хийцэн. Тэгэхээр энэ дээр бол одоо бид хуулиа өөрчлөөд биш, ерөөсөө онцгой энэ хуулиа бүр хүчингү болгоод одоо зохиотод гишүүн та нар маань энэ бүр цоошноор төрийн албыг бол их хүнд суртал багтаа нээлттэй тэгээд ажилдаг төрийн албаар орох юм бол би авах юм яриад байгаа. Авах юм талаасаа. За харин арчлын талаар бол их өөр ойлголттой юм байна. Трамп ерөнхийдөө Европын холбоо. За бид нар магадгүй бид нар ч хийж магадгүй. За Европын холбооныхаа арчлыг бол одоо тийм юу одоо юу гэдэг юм арчлыг өмнөөс нь зохицуулах гэж оролддог. Тэгээ тэр нь ч заримдаа зүг ба одоо ингээд хулгай хийж байгаа хүн, худалч хүн, эсвэл одоо гэмт хэрэгтэй хүмүүнийг бол улс төрд оруулахгүй, эсвэл одоо сая Германд өчигдөр шийд гарч штэ тий. Одоо ADF гэж тэр Германы төлөө намыг экстремист нам гэдэг тийм болчлоо штэ. Тэгтээ яхав тий. Тэгтээ тэрийг одоо яг 20% үгүй гэдэг дараачийн асуудал ямар ч гэсэн баруун хэд экстремист үзэлтэй нам гэдэг том болчлоо. Энийг танаа бисрэгүүцээд байгаа. Трамп чинь нөгөө сонгуульд оруулахгүй Байден ба одоо ганцхан Байден биш байгаа л да. Угаасаа нөгөө өөр үзэл бодолтой улсууд сонгуульд оруулахгүй Трампын эсрэг хэдэн хэрэг үүсгэсэн юм бэ? Одоо тэр тоогийн одоо би санахгүй байна. 20 гарцал явсан. Одоо тэгээд 20 гарцсан явсан тэрийг. Тэгээд сонгуульд оруулахгүй. Тэгээд татврын маргаан, тэгээд эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал, за тэгээд өмчийн маргаан, өмчөө буруу үнэлүүлсэн ингээд маш их шүүхээр орсон. Тэгээд тэрийг дэвшүүлэхгүй байх санаатай. Тэгэхээр Европын оронд бол нөгөө тэгээд өрмөнд юу боллоо гэхлээр нөгөө Ванс гэдэг хүн чинь дидэр хүч нь ирээд Мюнхений хурал дээр хэллээ шүү дээ. Та нар ягаад өрмөнд өөр үзэлтэй бодолтой тий экстремист үзэлтэй шигсэн сонгуульд оруулаач. Ягаад өрмөнд тэр экстремист үзэлтэй хүн Оросын нөлөөгөөр тэр сонгуульд орж ийн. Эсвэл Оросын нөлөөгөөр ороогүй гэдгийг одоо тайлбараар аюулгүй байдлынхаа зөвлөлийн зөвлөмжөөр
Тэгээд хууль хүчний байгууллагын одоо гаргасан судалгааныхаа үндсэн дээр дээд шүүх үгүй үндсэн хуулийнхын цэцэн өрөөмний сонгуулийг хүчингүй болгох зарлцсан. Тэгвэл өчигдөр өөр шин сонгуулийн санал бараад болж байгаа жишээ. Тэрийг бол маш юу шимжиж байна. Тарап юу шимжиж үгүй. Сонгуульд бүгдийг нь оруулжээ. Ийм хоёр ингээ бүр зарчмын өөр юм гараад ирсэн. Европын болохоор бол сонгуул болохоос өмнө зарим зохицуулах гэж оролддог. Трамп ба түүний одоо баруунгаар Ванс нар бол арчлалын тухай ойлголт бол үгүй. Ерөөсөө сонгуульд хэн дуртай нь оржийг ард түмэн сонгох гэж. Энэ дээр арчлалын дутуу тал нь юм уу эсвэл эргэжээ тал гарч иж байгаа. Олонхын засал гэдэг ийм аюултай юм бас одоо Трампын юу харагдчих шүү дээ, тий. Би олонхыг тулгуур юу дуртайгаа хийн. Өчигдрийн тэр өгсөн ярилцлаган дээр асууж штэ. Та энэ дөрвөгчдийн асуудлаар шүүх шийдвэр гаргахад та шүүхийн шийдвэрийг биелүүлэх хөглөөр Трамп би мэдэхгүй гэж хэлж байна. Яг тэгнэж хэлэхгүй штэ. Шүүхийн шийдвэрийг яг дөрвөгчдийн асуудлаар. Тий. Цагаачд. Тий одоо цагаачдын асуудал орж ирж байгаа тэр нөгөө одоо дөрвөгсөд орж иж штэ Америк руу. Тэдний асуудлаар шүүх ингээ шийдэл бити энийг бити ингээд гарга бити хөө гэж асуухлаар шүүхээ тогтоосон шийдвэрийг та биелүүлэх хөглөөр би мэдэхгүй гэж хариулж байна. Ягаад гэвэл Трамп өөрөө тэгж бодож штэ. Би олонхыг төлөж арчлалд чи олонхын засаглал ард түмэн засал ард түмэн ямар 100% нэг хүн санд өгөхгүй штэ. 51% ч юм уу 55% ч юм уу өгнө. Тэгвэл би олонхын засал арчлалын дагуу явж гэн би тэр шүүхийн шийдвэрийг бас биелүүлэх үг мэдэхгүй. Яг бол олонх надад энэ эрхийг өгсөн гэж. Тэгж хан тэгэхээр нөгөө арчлалын сөрөг талд гарч иж байна. Тэгвэл одоо энэ арчил чинь өөрөө бас дарангуул шийд төрүүлжтэй юм шүү. Нөгөө Гитлер чинь 30 он те арчилсан замаар төр засгийн эрхэнд гарч ирээд тэгээд нөгөө дарангуулаар арчилсан сонгуулиар. Тэгэхээр бид бас энэ дээр бас болгоомжтой. Тэгэхээр нөгөө чек баланс буюу одоо тэнцвэржүүлэх процесс. Тэгвэл тэнцвэржүүлэх процессыг явуулна гэдэг төр засгийн эрхэнд байгаа улсууд одоо үзэмжээрээ ч юм уу за энийг сонгуульд оруулна, энийг оруулахгүй, энийг одоо хасна, тэрийг ингэж зохицуулна, энэ намайг ингэж явж байгаа нь өөрөө бас эргэлзээ төрүүлээд тэгээд энэ арчлал гэдэг чинь юу юм бэ гэдэг одоо асуудал маань сүүлийн одоо энэ 21 дугаар зууны ихээр нэлээд бодолчлаа. Орон оронд одоо арчлалын тухай ойлголт маань нэлээд бодолцсон. Орон л энэ дээр одоо ирж хайгаад, хариулт хайгаад, судлаад улс төрчид маань энэ төр үгээ хэлээ явж байна. Тийм учраас бол бид нар бол энэ Трампын тухай ярихдаа бол Монголд бас хамаатай юм нь бол энэ арчлал гэж юу юм бэ? Сонгуул гэж юу юм бэ? Сонгуульд өмнө оруулахгүй гэж болд юм уу өрсөлдөгчтэй? Эсвэл Трампын шааржаар оруулж явах хэрэгтэй юм уу? Тэгтэл одоо ингээд бас нэлийн өвөрмөц хүн сонгогдчихвол яах вэ? Тэр нь тэгээд хууль шүүхийнхаа байгууллагын одоо тогтоосон шийдвэрийг дагахгүйгаа мэдгүй гэж хэлвэл яах вэ тий? Гэх мэт ийм одоо олон асуудал бид бас энэ 100 хоногтой холбоотойгоор яригдж байна. Миний хувьд бол одоо авахч юм байна, гээгч юм байна. Яг эдийн засгийн хувьд бол одоо бид нар бас ярьж ирсэн хятадд бол бас л тараа байх хэвчээ. Би бол гарч ирээл хятадын бараанд өндөр тариф тавина. Одоо өөрийнх нь хэлж байгаа шүү дээ. Нэг өдөрт Америкийн нэгдсэн улс дэлхийдээ 5 миллиард долларын алдагдaltaй 8 хийжсэн. Нэг өдөрт. Тэр нь одоо 600 орчим тэрбум долларын алдагдaltaй жилдээ 8 хийжсэн. Энийг би засчихаа гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дотор бол хятадтай бол одоо олон тэрбум долларын алдагдaltaй 8 хийж байна. Тэгэхээр тэнцвэртэй 8 л хийх гэж байгаа. Тэгэхээр бас бодмоор гоо. Нэрээ тийш. Яг Америк хятад хоёр тэнцвэртэй 8 хийж болдгоо юм. Трамп тэгвэл тийм л юм хүсэж байгаа юм байна шүү дээ. Бид нар хятадтай тэнцвэртэй 8 хийя. Та нар бидэрт илүү юм зараад байна. Европын холбоотой тэнцвэртэй 8 хийя. Та нар бидэрт илүү юм зараад байна гэдэг дээр нөгөө Европ хятад бид нар ч гэсэн бүгдээрээ дасцсан учраас та яагаад ингэ татвараар имээд байгаа юм бэ? Болохгүй шүү дээ. Чөлөө туталтай байх ёстой шүү дээ. Тэгвэл та яагаад тэгвэл чөлөө туталтай хий гэхлээр одоо танай татврын бодлого чи өөрөө байгаа юм. Тэгээд Америкийн нэгдсэн улс, Хятад, Америкийн улс, Европын холбоо, Америкийн нэгдсэн улс одоо өөр улсуудтай бол манай Монгол хүртэл Америкийн нэгдсэн улстай юу татвараар юу баланс нь манад ашигтай юм байл шүү дээ. Тийм судалгаа гарсан шүү дээ. Тэгэхээр бид нар одоо Америкийн нэгдсэн улс гэж үнэхээр том улс, үнэхээр том эдийн засаг, дэлхийн одоо эдийн засгийн 25-аас 27% нь Америкийн нэгдсэн улс. Бүх юм тэр одоо баян хотуудтай айлхан шингээж чадчихээн. Америкийн нэгдсэн улсад л одоо бүтээгдэхүүнээ зарж чадах юм бол тэр компани амжилттай байна. Хятад бол тэгж боссон. Одоо Солонгос тэгж босч байна тий. Европын холбоо тэгж босч байна. Тийм учраас л одоо бид нар л одоо өөрсдөө тэнцвэртэй худалдаа хийх цаг ирж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголыг бол хайрлаад хэм өөрсгөл одоо нэг том өрсөлдөж биш гэж мэдж байгаа учраас бол суур буюу 10% татвар тавилаа. Хятад 140 таа. Тэгэхээр нүүрсний өмнө жил таарна.
Ягаад бол ган авах бай гэсэн үг тий. Машины үн унжил таарай. Ягаад бол гангийн үйлдвэр зогсох тэрэ машины үйлдвэр зогсно гэсэн үг тий. Тэгэхээр манай Монголоос авах нөгөө коогч нүүрс, нөгөө зис, нөгөө одоо бусад түүхийн ид бол арай багасна. Манай төсвийн одоо та нар маань маргалж аваад баталсан одоо орлого зарлага дээр бол орлогын тал дутна, зарлагын тал нэмэгдэнэ. Тэгэхээр бид нар одоо энэ төсвийн алдагдлыг хинээс яаж нөхөх вэ? Нөгөө засгийн газар бондоо гаргаж өндөр хүүтэйгээр зээл авч нөхөх үү? Тэгвэл нөгөө хувийн хвшлээ яаж дэмжих үү? Гэт ийм болон асуулт гарч. Тэгэхээр энэ Трампын энэ одоо импортын татварын бодлого дээр бид нар одоо мэдээж хэрэг хүн болгон ярьж байгаа, эдийн засгийн ярьж байгаа хятадын технологиг оруулж ирээ. Тэгэд Монголд үйлдвэрлэх гэдэг тэр технологи бид эзэмшиж болёо. Тухайн үед нөгөө Mercedes-ийн технологиг хятад оруулж ирээд Huawei машин хийхээс өмнө Mercedes-ийн одоо том ачааны машинууд байсан шүү дээ. Тэгж байгаас үлдэн Huawei болсон. Тэрнтэй адилхан хятадын одоо сайн технологитой юуг үйлдвэрлэлийг оруулж ирээд Монгол өөрөө тэр технологиг аваад тэгээ Монголд үйлдвэрлэв гэж хятадын бараа бүтээгдэхүүнтэй хамтран ажиллаж Америкийн зах зээлээр гаргаад үзүүл яасан гэсэн зүйлийг бол манай үйлдвэрлэгчид одоо нөгөө баялаг бүтээчдэр ярьдаг тийм улсууд нь ярьж байна л. Гэхдээ яг инквириэснаас ер нь инквириэс асуумар санагдлаа. Трампын биднээс яг Трампын гар үсгэж орсон тэр санамж одоо тэр гэрээнийхээ төлөө Трамп хэр чанга зогсож чадах вэ гэдэг асуудал бидний хувьд их амин чухал. Стратегийн төлөвлөлттэй. Трамп өөрөө гар үсгэж орсон тийм ээ. Нэлээд дээд түвшинд авсан. Гэхдээ энийг бол монголчууд бас энэ хүрэх гэж их зовсон гэдгийг би зориуд хэлж байна. Ялангуяа би инквири яриаднаас нэг тийм Трампт их талтай байгааг нараад би зарим нэг юм асуувар санагдав. Дипломатууд та нар жоохон болгоомжтой. Тий. Яг би инквирт хоёлоо улс төрийн замнал дээр зөрж их олон юм зөржсэн үзэлснаа нийлэг их олон юм байдаг. Тэгэхдээ инквирийн үед гадаад бодлого нэг аюул чухал стратеги бариад байсан тийм үү. Тэр нөгөө гадаад бодлого аюулгүй байдлаа их хүчтэй гадаад бодлогоор л баталгаажуулах явдал би гэдэг чухалчилж ирсэн. Жишээ нь бол одоо олон улсын эрүүгийн шүүхэд гэрээнд нэгдсэн тэр явдал бол өмнөдөө бид нар тэр үед өөрөө ч ягаад сайн ойлгуулаагүй. Ягаад тэрийг ерэн сайн ойлгуулж чадаагүй. Тэр бол аюул чухал гэрээс. Яг тэгэхээр магадгүй энэ хоёр хөрш одоо түүхээ харахаар бидний эсрэг ямар нэгэн тийм хүчрхийлэл үүдэх юм бол тийм биз дээ. Тийм одоо магадгүй тийм юм хийлээ гэхэд тэр олон улсын эрүүгийн шүүхтэр энэ хэрэг бүртгэгдэнэ. Тийм үү? Олон улсын хэмжээнд энэ бол хэрэг үүснэ гэдэг юм уу, тийм үү? Магадгүй тэр одоо тэр хоёр их гүрний одоо тэр хийсэн хүмүүсийг тухайд дийлэхгүй янз бүр байж болно. Гэхдээ хэрэг хязгаарч болж ирдэггүй. Тийм үү? Өөрөөр хэлбэл бидний шиг улс оронд үнэхээр чухал байсан. Тийм ээ, жижигхэн бид нар ч тийм ээ. Зүгээр л орж ирэл нэг юм алж чинь. Тэгэхээр зэрэг үгүй олон улсын тэгээд одоо жишээ нь тэр тэрийг яагаад ч өлөгтэй хэлдэггүйсэн тийм. Их одоо аюулгүй байдлын талаас айгүй тийм маш хүчтэй алхам байсан. Маш хүчтэй, маш чухал алхам. Тэр олон улсын эрүүгийн шүүгч салдаггүй байхгүй гол нь. Гол нь бол жижиг гүрнийг дээрлэх болно. Тийм үү? Гэхдээ тэр бол салахгүй. Тэр олон улсын одоо гэмт хэргийн түүхэнд бол бүр лавтайгаа тэр хийсэн үйлдэл суусууд үлдэнэ. Ийм зүйл бид нар нэгдэл авсан. Түрүү хэллээ одоо тэр 3 дахь хөршийг одоо ихийг сахиулах үйл ажиллагаанд явуулаад бүүшийг авчраад одоо энэ бүх юм одоо өөрөө чинь жишээ нь одоо тэр ерөнхийлөгч байх үед бол энэ лог бол маш хатуу явсан. Их хатуу чигтэй явсан зүйл. Одоо 3 дахь хөршийн үнэхээр хүчтэй, гадаад бодлогын үнэхээр хүчтэй тулгууруудыг мэдээд нөгөө ерөнхийлөгч нар яваад дамжуулж байгаа л тэгэл тэр үед бол дээд түвшний айлчлууд хийгдэл явлаа шүү дээ. Тийм үү? Тэгэл явж байгаа л ер нь эндээс харахад бол монголчууд нэг их юм дээр өөрийн хэлбэр тэр гадаад бодлогон дээр маш тууштай явсан. Тийм үү? Маш залгамж шинжтэй явсан. Тийм үү? Маш айхтар дипломаттай явсан. Ястаа Чингисийн үеийн дипломат гэдэг нь энд л байсан багтаа л гэмээр л тийм үү? Одоо ийм л явж чадсан. Үнэхээр бахархмаар байсан. Өөрөө чинь ч гэсэн
Оросын засгийн газартай энэ зэрэгцээл өөрийнхөө санаа бодлыг тулгаал хэлдэг л байсан. Одоо Касьяновтай хэлцээр хийж байхдаа гэрээнийг нь Касьяны нөөрлөө өөрөө шидчихэл гараад явсан. Малайхан тэгэхэд бүгдээрээ паниктаа шоконд орол үлдсэн. Тэгээ би энэ бүгдийг яагаад яриад байгаа юм гэхээр зэрэг нэг ихэд одооны би энэ төрийн бодлогыг харахаар энэ нөгөө өөрийгөө нэр төрийг өөрийгөө хүндлэх юм үзэлтээр тулгуурсан өөр ингэсэн амбицтай тийм үү? Энэ улс төрийн бодлого ингээд нураад одоо би харахаар аюулгүй их аимх байх шиг байна. Их айцтай байх шиг байна. Дарамтанд ороод байх шиг байна. Гэхдээ одоо хардаа жишээ нь одоо тэр ураны асуудлаар ингээд одоо нэлээл зүтгэжээж нэлээд том гэрээ хийгээд ерөнхий хэлэгч нь ерөнхий сайд нь гэсэн чил одоо тэрийг ингээл бүр хогийн инээдмийн зүйл болгол хайж явах тэр дуурч байгаа ч юм байхгүй тэрийг хамгаалж байгаа ч юм тэр бодлого барай зогсож байгаа ч юм алга шүү дээ. Чтэй яатсан гэсэн үг. Би юу гэсэн үг юм. Хинээс яагаад ингэтлээ яагаад байгаа юм. Гэхдээ харин айдаггүйсэн шүү дээ. Тэгэхээр би ийм суларч үед Трампынд огцон гадаад бодлого геополитикийн том цунами үсгээ хийчихлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл нэлээд айцтай энэ үеийнхэн айцтай үеийнхэн гарч ирээд ийм жоохон арчаагүй төв маягтай байх гэж хахад гайволч одоо тийм үү. За тэр улс одоо өөригөө л ариуц. Тийм үү. Гэхдээ тэр өөригөө л аваад яв. Гэтэл бид нар чинь бүр яаж бодоод бид тэр энэ хоёр хөрстэй чинь одоо бид нар дунд нь хэн билээд одоо жишээ нь Бээжингийн нэг дүүргийн хүн амтайл тэнцсэн. Москвагийн нэг дүүргийн хүн амтайл тэнцсэн. Бидний ерөөсөө байгаа тэнхээ чадалмай. Тийм шүү дээ. Яг үнийг хэлэхэд би гайхаад байдсан шүү дээ. Ямар ч эрүүл ухаантай монгол хүн энэ хоёртойгоо сайн урьдчилан харилцаатай байж аюулгүй тийм үү? Хөгжид дэвшнэ гэдгийг мэдэн шүү дээ. Яг үндэ бол. Яг нариндаа бол энийг ёстой должин чавганцаас асуусан төрсэн монгол хүүхдээс асуусан ч мэднэ. Энд чинь байгалийн зүүн бэлэг. Тийм үү? Гэтэл зүгээр л тэнд орж ирэл тэр жижиг гүрний ингээл хийх гэсэн янз бүрийн бодлогуудыг ил талд унгаад л тийм ээ. Ингээд нөгөө өөрийнхөө эрхийг эдлэх гэхээр л ингээл янз бүрийн саад хориг тавиад байдаг. Энэ нь одоо улам хүч аваад болтгоо. Яг үндэ Трамп гарч ирснээс хойш дэлхийн дарангуйлагчдын найр болж шүү дээ. Зориг орчлоо шүү дээ бүгдээр. Бүгдээр одоо тэнд бол ерөөсөө одоо бидний хэн хэлдэг юм бэ гэж ерөөс дор дорд бол дарангуйлагч нар одоо хүчээ тогтоож эхэлж шүү дээ. Тэгэхээр ийм үед Трампын гар үсгч хэр найдвартай юм бэ? Энэ одоо ер нь энэ гар үсгэндээ энэ хүн тийм чанга байж чадах уу? Ягдвал хятадын худалдааны дайнаар зогсохгүй. Энэ их осолтой дай. Ер нь дэлхийн 1-2 дугаар дайнч худалдааны дайны үргэлжлэл үстэй. Би яг хятадд бол энэ дээр нэлээд чанга үсэх байх. Ягдвал хятад чинь Их Британтай худалдааны дай хийж тийм үү? Энэ чинь ихний дай Их Британтай худалдааны дай биз тийм ээ? Одоо 2 дахь том дайнд орж шүү дээ. Тэгээ энэ чинь эргэн тойронд бол ийм аюулын голомттой болгоцсон. Их олон жил хийсэн та нарын хийж явсан гадаад бодлогын асуудал дээр нэлээд том дарамт ирчлээ шүү дээ. Яах вэ гэдэг асуудал шүү дээ. Би зүгээр асуусан учраас ер нь Трамп гэдэг хүн надад төрсэн сэтгэл бол нэг иймэрхүү ойлголттой юм байна лээ. Нэгдүгээр тул өөрөө буудуулаад ам мултарсан. Азар одоо чихэн сэтрээд тэгээд амьд үлдсэн. Тэрийгээ бол өөрөө бурхны авралаар би амьд үлдсэн. Бурхан намайг илгээсэн. Би бурхны илч гэж ойлгож байгаа. Зөв одоо бүр ард түмний ч олонхоор сонгогдсон хүн биш. Би бол бурхны илч гэж. Тэгж өөрөө итгэдэг юм байна лээ. Тэрийг бид бас тооцож одоо харьцах хэрэгтэй гэж. Хоёрдугаар тул Америкийн нэгдсэн улсын гадаад удирдлагад гарсан хоёр том өөрчлөлт бол Америкт аж сонирхтой байвал танаа Монгол ч юм уу, Хятад ч юм уу, Орос ч юм уу, Европын холбоо ч юм уу, Африк ч юм уу, Латин Америк ч юм уу одоо ингээд Америктэй харьцаж байгаа бол Америкт та нартай харьцаад бас яагаад ашиг сонирхолтой байх ёстой юм бэ гэдэгт хариулж шаардах юм бэл. Тэгээ бид нар бол тэрийг олох ёстой. Одоо энэ гадаад удирдлагын хүмүүс манай Зөвхтбаатар гишүүнтэй адилхан мэрэгжлийн улсууд бол тэр Америкийн нэгдсэн улстай одоо харилцаа гадаад удирдлага дээр гарч иж байгаа тэр өөрчлөлтийг анзаараад тэгэд Америк Монголтой харьцахад ягаад Америкт ашигтай вэ гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй юм бэл.
Тийм учраас маш их явж, уулзаж, ажилдаж одоо ярих хэрэгтэй юм бил. Одоо энэ солонгосууд, Японууд, хятадууд ч гэсэн цаагаараа тэр Вашингтонд одоо очиод амьдарч байгаа. Яг энийг тайлбарлах гэж. Ягаад хятадтай харьцах хэрэгтэй юм? Ягаад одоо Японтой, ягаад тэр Европтой, ягаад тэр солонгостой харьцах вэ гэж. Тэр хоёр дахь одоо зүйл маш их юм хүчтэй юм бил. Гуравдугаарт бол хятад улс нь өөр Америкаас их өөр юм. Сая нөгөө яригц асуудалтай холбогдоод хэлэхэд бол хятад бол Трамп ерөнхийлөгч чиг бол 4 жилийн дараа болно гэж мэдж байгаа. Тийм учраас бол хятад бол бид 50000 жилийн түүхтэй учраас яг хурцтгаад хэрэггүй. 4 жил болоод л бид бол хүлээж чадна. Бид бол 50000 жилийн түүхтэй улс учраас бол ингээд 5хан жил 4хан жилийг бол юу ч биш бид нүдэрхийн зур өнгөнүүдийг мэдчихэ. Тийм учраас бол энэ дээр их айхтар хурцтаад л учиргүй одоо ингээд эмоцлоод байхгүйгээд тэгээд хятад бол энэ дээр бол харьцангуй тийм одоо хүлээцтэй гэх юм уу төвчээртэй ийм бодлого барихаар одоо л байгаа. Өчигдөр Трампын ерөнхийлөгчийн өгсөн ярилцлаган дээр бол хэлж ийн лээ. Өчигдөр өөрөө ярилцлага өгсөн. Тэгээд өөрөө өчигдөр ярилцлага дээр өчигдөр гэж хэлж байгаа юм чинь уржигдөр болсон юм шиг байна. Уржигдөр хятад шал өөр юм хэлж байгаа. Одоо бидэртээ тэгж одоо хатуу тулж үзэхгүй гэж байгаа. Тэгтээ энийг удахгүй та нарт хэлнэ гэж. Тэгэхээр хятад айгүй л одоо энэ 4 жилийн дотор болж байгаа үйл явц гэж бодож хэдэрхий одоо хурцтгаж энэ харилцааг бүр ингээд засгийн аргагүй эвдрэлцэл давчих оронд 4 жилийн дараа хамгийн уртаар бодоход 4 жилийн дараа наан айгүй ойлголцоод яачна гэж бас арай тийм зөөлөн гэх юм уу эсвэл арай жоохон одоо маневртай бодлого санал болгоод байгаа юм гэж бодохоор өчигдөр Трамп хэрэгж ярьж илээ. За тэгээ мэргэжлийн хүний хувьд бол Цогтбаатар гишүүн ярих хаа баяр хөл судлаач хоёр. Би зүгээр нэг ийм л юм бодож байна. Та одоо стратегийн түвшинлийн харилцаагаа дэвшүүлж бид нар шин төвшөнд хүргэсэн. Энийг ингээ хоёр талдаа зарлахад Трамп ерөнхийлөгч дэмжиж энэ юуг харилцаагаа бид нар шин төвшөнд хүргэсэн. Тэгээ энэ байр суурин дээр байх уу гэж асууж байна л да. Би хүний өмнөөс бол хариулж мэдгүй. Гэхдээ хийж байгаа үйлдэлүүдээр тэр хүний цаана барьж байгаа бодлого байр суурь ямар байгаа гэдгийг харж болно л доо. Тэгэхээр өнөөдөр ямар ч гэсэн би өнөөдөр байгаа үйлдэлээс нь ярил л да. Тариф жишээлбэл зарим орнуудад айхтар Мексик, Канадад хүртэл 25% тавьж штэ. Тэгэхэд манайд хамгийн минимумаараа тавьж байгаа. Нэмэхгүй байж болохгүй учраас л нэмсэн байхгүй. Нэмэхгүй байж болохгүй учраас л нэмж байгаа. Нэг. Хоёрт USAID буюу Америкийн нэгдсэн улсын нөгөө зээл тусламжийн байгууллагын бүх төсвийг бүх газар тансан. Монгол улсыг өнөөдөр танаагүй өнөөдөр төсөл нь үргэлжлээд явж байгаа юм. Одоо энэ туулгын одоо энхээр дарга бол энэ мянганы сорилтын сангийн тохироод хүрэхэд бол хамгийн гол үүрэгтэй энэ яриа хилцээг эхлүүлэхэд яг Бушийн үед л эхэлж исэн юм шүү дээ. Дараа нь ерөнхийлөгч байгаа дараа нь тэгээд энэ холд тэгэл үе шаттайгаар бид нар бүх дааган бод дээр оролцсон л тоо багаараа оролцсон бид нар. Тэгээд энэ дараа нь хөрж ерөнхийлөгч ерөнхийсэд байх та тий. Энийг хоёр дахь сая тэр 350 саяын энэ туулгын усны төслийн чинь хөрөлцөх дарга ерөнхий сайд байхад хийжсэн батлага ерөнхийлөгч байх үед. Тэгэхээр тэн дээр би юу хэлэх гээд байна гэхэлэр тэр хүн зөндөө олон улсад USAID төслийг хаацсан байж байгаа биз. Тэгээ Монгол үлдсэн байж шүү дээ. Тэгэхээр манайх жижиг юм чи анзаарагдaltaгүй үлдчихэж гэж хэдүүлээ бодж бол. Гэхдээ худалдаан дээр чи ингээл энэ юу зээл тусламжийн бодлого дээр чи ингээд ахлаар бас найдлага байгаа үстэй. Тэгэхээр би бол энийг тэгээ би нөгөө түрүү хэлсэн энэ том ерөнхийлөгч нар ярьжсэн хэлжсэн нь бол мартдаггүй юм билээ. Тэгэхээр өөрөө энийг хийхийг дэмжижсэн болохоор бид нарт итгэх үндэслэл байна гэд. Нөгөө талаар бид хариу ямар үйлдэл хийх вэ гэдэг чинь айгүй чухал алхам болоод байгаа байхгүй юу. Тэрөө инхээр дарга хэлжилээ Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бид нар энэ ТВС дээр бас нэг яг ярьжсэн те. Тэгэхээр манайд бол шууд сөрөг нөлөө байхгүй байгаа ч гэсэн дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөө бол дам утгаараа манайд харин
орж ирэх нь шүү дээ. Манай зориулаагүй энэ том улсын чинь алхмын хаялга манай руу бол ороод ирэх эрсдэл байгаад байна шүү дээ. Тэгэхээр бид нарт Хятад улсын хувьд бол нэг зүйлийг бас хэлж шүү дээ. Манай экспортод ерөөсөө л 15% Америкийн нэгдсэн улс зах зээл. Тэгэхээр тэнд хичнээн нэмсэн одоо 145 дээр зогсож байгаа шүү гэн 145% дээр. Хятадууд гэхдээ бас зөрүүлээд эрүүл дохио өгж штэ. Хятад 145 болгоогүй байхгүй. Уг нь ерөнхийдөө бол reciprocity буюу ямар нэгэн тарифын хэрэг хариу арга хэмжээнд авж байгаа бол одоо толны тусгалаар яг хэдийг аван тэрийг зөрүүлээд тавьж байгаа шүү. Тэгэхэд Хятад 125-ыг тавьж байгаа байхгүй. Тэгэхээр Хятад бид нар бол айхгүй тарифа тавиад гэхдээ ярьж болж шүү гэдэг тохиогоо өгж гэнэ гэж би үзэж байгаа юм. Тэр яриа хилцэг ерөнхийлөгч Трамп ч гэсэн саяхан өгсөн нэг ярилцлагада Хятадд их хүндрэл учраас гэж би бодохгүй байгаа шүү. Бидэнтэй яриасаа гэж бодож байгаа шүү гэдэг дөнгөж саяхан ярилцлага өгсөн байлээ. Тэгэхээр би энэ хоёр талын ингээд солилцож байгаа сигналуудыг хараад байхад бас яриа хилцээ явагдах бах. Би сүүлийн үед нэг олон улсын харилцааг ер нь ямар болж байгааг яг Трамп ерөнхийлөгчийг тангараа өргөх гэж байгаа үед би өөрийнхөө томьёоллыг хэлсэн байгаа. Энэ неореалист, супер прагматик үе шат руу олон улсын харилцаа шилжиж шүү гэд. Тэр зүгээр прагматик биш. Ер нь гадаад бодлого бол айгүй прагматик шүү дээ. Энд бол супер прагматик юу нөхцөл байдал руу шилжиж байгаа байхгүй. Неореалист гэдэг нь юу гэхээр хүч айгүй чухал. Одоо Макиавелли, Моргентаугийн реализмын хандлага бол хүч айгүй чухал. Гэхдээ би дангаараа хүчтэй байлаа гэд дэлхийг би бас өөрчилж чадахгүй гэдэг нь олон улсын харилцааны өөрийн тогтолцоо зөнгөөрөө буцаагаад миний хийж байгаа үйлдэлд хариу үзүүлээд байна шүү дээ. Тийм учраас би тариф нэмэнгүүтээ 90 хоног би зогсоохгүй бол болохгүй болж шүү дээ. Одоо 90 хоногийн төр зогссон үедээ явж шүү дээ. 7 сард дуусах. 4 сарын 9-өөс 7 сарын 9 хүртэл байж байгаа. Тэгэхээр энэ дээр би хүсээд ч хүчтэй байгаа ч бас дангаараа ямиг өөрчлөхгүй. Яг гэвэл олон улсын харилцааны систем өөрөө хариу барьж байгаа учраас би неореалист буюу тэр Волцын юугаар одоо хандлагаар томьёолж байгаа байхгүй юу. Ингээд неореалист супер прагматик байхна гэдэг нь бид нар ч гэсэн тэгвэл энэ юмнуудаар айгүй супер прагматик байх хэвээр. Инхээр дарга бид нар яг тэр бүр сонгуулийн үеэр ярьжсэн шүү дээ. Энэ төсвийг бид нар эргэж харахгүй бол хитрхи эерэг төсөөлөд тавьсан байгаад байна шүү. Энэ Трамп чи хэлснээ хийдгийм байх шүү. Тэгээ энэ тарифын юу чин хаялга чинь орж ирнэ шүү. Орж ирэх юм бол манай экспортод нөлөөлнө шүү. Тэгсэн бид нар нөлөөлөхгүй юм шиг юу тавьсан байна гэж яриад байсан. Одоо төрийн албан агчдын хувьд бол би яг санал нэг байна. Одоо 22 оноос л миний ганц ярьж байгаа юм. Төрийн чинь эдийн засагт эзлэх хувь хэмжээ чинь хэрээсээ хэтэрсэн та 70% болцсон гэж боддоо. 70%, хувийн сектор 30%. Тэр чүрэ хэмээр юм байна. Тэгээд одоо засгийн тогтолцоогч гэсэн аваад үзэхэд 23 сайттай байгаа байхгүй юу? Америкийн нэгдсэн улс чинь Америкийн нэгдсэн улсад 340 сая хүнтэй улсын засгийн газар яг кабинеттай буюу яамтай сайднаар нь 15 шүү дээ. Тэгээ нөгөө Америкийн кабинет гэдэг чинь нэгдсэн улсны байгууллагт сууж байгаа байнгын төлөөлөгч кабинетийн гишүүн гэж ордог байхгүй юу? Тэр хүмүүсийн нийлээд тооцоод 23 сайттай байхгүй. Тэгсэн бид нар чи өнөөдөр 23 сайттай гэж байгаа үстэй. Америк 25 ч байна уу. Тэгэхээр манай энэ төрийн тогтолцооны одоо жингээ аваад лагсаага суудсан байдал чинь бол жинхэнэ гадаадын асуудал биш шүү. Бид нар гадаадынхантай эрүүл харьцахад гадныхан бид нартай жижиг улс учраас хинт ч хор хийхгүй улс юм чинь эрүүл харьцдаг. Тэгэхэд гол асуудал чинь бидний дотоодын өөрсдийн зохион байгуулалтгүй бодлогогүй энэ асуудалд айгүй их юм байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар шийдлээ олно гэдэг бол компетенс буюу аливаа асуудалд мэрэгжлийн төвшөнд ханддаг байх маш чухал. Түүнээс эмоцоор, сэтгэлийн хөдлөлөөр, таамгаар эсвэл хамаагүй өөр хэмжээтэй орны ямиг зөөр шууд туулж авчираа тэнд тэгдэм байлээ гэдэг ингээд хэрэгжүүлэх гээд байвал бид нар ерөөсөө урагшаа. Тэгэхээр энэ дээр мэрэгжлийн хандлага айгүй чухал. Би зөвхөн гишүүний хэлсэн дээр гурван нэгдээ ярилцлага маяг жоохон маргаантай сонирн байвал зүгээр шүү тий. Би тэгтээ хав юу тэгэл үтэ маргалдах маяг юм шүү тий. Одоо юу яасан юм бэлээ? USAID шугамар манай хэвлийн хүрээлэнг авч байгаа төсөл зогссон юм бэл.
хэвлийн хөрөөл нөгөө USD шугамар өгчээсэн төслийг зогсооцгээд манай сэтгүүлч сургалт явуулчихдаггүй байна. Жижигхэн тийм хэр хэдэн газар байгаа. Тийм IRI зогссон байлээ тий. Гэх мэтийн жижиг ба. Одоо нөгөө бүгд найрамчуудын хүрээлэн бас ингээд сагуултаа авахаа болоод ингээд зогссон байгаа тий. Тэгээ одоо ерөөсө хааж байгаа юм байл шүү дээ. Офис нь хаашаа гэлээ нүүж байгаа юм байна лээ. Энэ битгий жижиг сажиг тийм бас юм уу. Тэгэхээр яг тэр Монгол зориулж хийгээгүй л дээ. А зүгээр нөгөө бүхэлдээ USAID, IRI, NDI эдэр гэсэн нөгөө хоёр намын том тэр институтуудын хувьдуудыг тийм их юм болж байгаа шүү дээ. Хууль зүйн яамн дээр хэд хэдэн төсөл байсан зогссон үлээ. Гэхдээ энэ жишээлбэл усны төсөл ч юм уу 350 сая долларын төсөл. Тэгэхээр энэ бол айгүй том төсөл зогсолтгүй явж байгаа. Энэ усны одоо бохир усны ус сэвэршүүлэх төслүүд ингээд хэвээрээ байгаа. Тийм мянган сорилтын сангаар орж байгаа Монгол хэвээр. За бас нэг асуудал төрийн албаны тухай одоо өөрийн ирэхгүй сая өөрөө сонсон учраас одоо манай Батбүл маань энэ төрийн өмчийн компани гэдэг манай Цогтбаатар төрийн өмчийн компани байгуулах нь буруу гэж ийм одоо зочим байсаар барьдаг шүү тий. Төрийн албан хаагчид том байх юм бол төрийн өмчийн компани байгуулаад л. Яг л төрийн албан хаагч чинь хуулийн төсөл боловсруулж байгаа байхгүй юу? Тэд нар л боловсруулж байгаа. Тэд нар боловсруулахдаа өөртөө хүчтэй болохын төлөө л боловсруулна. Тэгэхээр тэд нар бол ямар санд орж ирэхлээр бол яам болгоны одоо чиглэлээр хийж байгаа ажлын хуулийн төсөл боловсруулахдаа тэд тийм компани байгуулнаа. Тэ? Тэгэхээр тэр бодлогыг бол ингэж зохицуулна гэдэг нөгөө яамаа авч үлдэх гэж өөртөөхөө ажлын улам хүчтэй нөлөөтэй гэдгийг үзүүлэхэд тулд төрийн алба 300 мянга байгаад байх юм бол өшөө 300 400 компани байгуулагдана. Тэгэхээр одоо энэ компани байгуулахгүй гэдэг чинь байгуулах зөвхөн оюун эрдний асуудал биш аахгүй юу? Ганц төмөр оюун эрдний дээр байгуулах гэдэг биш. Угаасаа тэр доор нь байгаа 300 мянга төрийн алба хаагчдвал оюун эрдний ерхий сайдад ганц төмөр ерхий одоо шадар сайдад доржхан шадар сайд бусад сайдуудаа борсуулж өгтөө дарга сайдаа манайх төрийн өмчийн компани байгуулахгүй бол энэ асуудыг зохицуулж чадахгүй л гэсэн үндслэл хэлнэ. Тэгээд төслөө борсуулж өгнө. Нөгөөдөл нь тэгээд асуудлыг гүнзгий судалж одоо нөгөө Александр Македонский нөгөө Горжийн зангилааг яаж зангилааг нь гаргах уу гэхээр наад чинь их төвхтэй байна. Чавчсан дээрмээгээ чавчсан шүү дээ. Тэгээд нөгөө эртний домгоос хойш зарим одоо ийм утгагүй зангилааг чавчиж сураа гэж. Тэнтэй төрийн албыг бол чавчиж сурахгүй бол тэрийг бол зүгээр энэ зангилааг нь ингэж гаргая. Энэ дээр нэг ингэж оролдох юм бол хизээч тэр зангилаар гарахгүй. Тэгэл тэр бол төрийн өмчийн компани санаачсан хэвээрэл байна. Хахуул цэцгэлсэн хэвээрэл байна. Хүн суртал бичиг баримт өөртөө үйлдвэрсэн журам гаргасан хэвээрэл байна. Тэгээд манад одоо үйлдвэрсэн журмууд чинь хуулиас илүү муха нөлөөтэй гэж ярьдаг. Тийм учраас бол тийм одоо хэвээрээ байна гэдэг нь бол ойлгомжтой. Бид бол харин Америкт Монголтой харилцах юм бол юу н ашигтай бэ гэдгээл одоо яаралтай манай Батцэцэг сайд аюулгүй эдийн засгийн гишүүд байна. За тэгээд туршлагатай гишүүд байна. За мань мэтэд одоо биднийг урих юм бол бид нар саналаа хэлье. Яаж Америкийн нэгдсэн улсад одоо Монголтой харилцах маш ашигтай шүү гэдгийг л ойлгуулах уу? Тийм гоё үндслэл бүгдээр яаж гаргах уу гэдэг дээр их бодмоор юм байна лээ. Тэрэн дээр одооний засгийн газар ямар ч 4 жилийн турш бол дандаа тэрийг асуух юм байна. Өнгөрсөн 100 хоног гэдэг байгаа шүү дээ. Одоо нэг 145 хончлоо. Тэгэхээр 100 хоногийн энэ гол үрдүү юм бэ гэж. Энд бол Байден өөрөө дүгнэлтээ өгчихсөн. Одоо Америкийн олон сенатч, конгрессийн гишүүд бүгд нэрх намынхаж гисэн дүгнэлт өгөөд байна л да. Тэгээ ер нь Америкийг ингэж 100 хоногийн дотор ингэж их божигнуулсан. Америкийн төвхөн дээр нь гарч байгаа үзэгдэл гэж яриад байгаа. Ер нь өмнө ямар ч ерөнхийлөгч ингэж 100 хоногийн дотор Америкийг ингэж божигнуулсан явдал байхгүй гэдэг. Тэгээд Америкийн хууль шүүхийн дээр Америкийн ерөнхийлөгч болоод Америкийн засаг захиргаан ингээ гарчдаг ийм түүх байгаагүй. Тим юм руу явж байна да гэх тийм ээ. Одоо энэ дарангуйл руу гэдэг юм уу, авилга руу Америкийг чирээд оруулчлаа гэсэн шүүмжил их байна. Ямар ч байсан Америкийн түүхэнд урд хожид за Вьетнамын дайн үед байсан. Түүнээс хойш нэг байгаагүй. 7 хоног болгоны викенд одоо бямб нэм гариг бол Америк даяар эсэргүүцлийн, жагсаалын ийм бүр ритуал маягийн болж хувирлаа шүү дээ. Заавал бямб нэм гарагт Америкийн олон хотуудад олон зуун мянган хүн Трампын эсрэг жагсаж байна л да. Тэгээ энэ жагсаал цаашдаа юу төрөх вэ? Та түрүү ярьлаа. Хятад 5000 жилийн түүхтэй 5000 жил тавьчихсан улс 4 жилийг төвчнө гэж. Тэгэхдээ энэ би Трампыг бол 4 жил энэ өөрт ажиллаа
бүрэн дүрэн гүйцэтгэнэ гэдэгт бол би өөрөө бол ховдоо итгэл муутай байна. За ер нь Трампыг бол импичментээр огцруулах саналыг бол олон сенатч, конгрессын гишүүн тавиад байна шүү дээ. За Трамп бол өмнө 2 удаа импичмент зарлуулахын даваан дээр зогсож ирсэн. 17 онд төлөөлөгчийн танхимд бол Трамп унсан. Сенат даваад үлдсэн. 17 оны 1-р сард дахиад төлөөлөгчийн танхим дээр Трампыг унагсан. Сенат аваад үлдсэн. Одоо тэгэхээр яг Сенатын 100 сенатчийн чинь 67 нь бол Трампыг унах дээр санал нэгдчих юм бол шууд импичмент зарлаад Америкийн төвхөлд анхны ерөнхийлөгчөөр ингээ яваад их юм байна. Яг одоогийн байдлаар бол одоо өнгөрсөн 7 хоногийн байдлаар Оросын эсрэг хориг тавихаар Америкийн Сенатын 72 сенатч санал нэгдээд нэг бүлэг болоод ингээд хуулийн төсөл оруулах гэж байна. Одоо энэ Оросоос гадагшаа гаргадаг зарж байгаа нефт тэгэл бүр уран бүгд орсон байл. Энийг л худалдаж авч байгаа юм уу? Худалдаж байгаа тэр бүх цэгрүүл хориг оруулна, хориг тавина гэдэг ингээд 72 хоёулаа санал нэгдсэн байна л да. Тэгэхээр 72-ла ийм асуудал дээр санал нэгддэг юм бол энэ хууль зөрчөөд ингээд Америкийг бужигнуулаад дэлхийн түүхийг ингэж цунами үүсгээд ингээд дэлхийн 2 дугаар дайнаас хойш тогтсон олон улсын дэг журмыг бужигнуулж байгаа Трампын эсрэг 72 сенатч нийлчих магадлал байна гэж би хараад байна. За яг 48 ардчилсан нам 2 нь бие дагч. Цаана бүгд найрамдах намаас 17 хүн яаж игээд олчих магадлалтай. Хэрвээ ингээд энэ Трампын дур зоргын явдал цаашаа үргэлжлээд байвал. За бас нэг өөр нэг юу харж байгаа нэг өнцөг бол юу хөхтэй зэрэг Америк нэгдсэн улсын конгрессийн 2 танхим бүгд наримт одоо сенат тийм ээ төлөөлөгчийн танхим чинь 3-ны 1-ээр 2 жилд нэг удаа сонгуул явуулдаг. Тэрийг завсрын сонгуул гэд нэрлэдэг. Тэр нь хойтын явагдах гэж. Тэгэхээр 2026 оны завсрын сонгуульд Трампын энэ байдлаар одоогийн энэ 100 хоногийн үр дүнг хараад байх юм бол ардчилсан бол хавтгайдаа ял хамгаалалтай байж болно. Ардчилсан эсрэг нам нь тийм тохиолдолд бол энэ хүн 2028 он хүртэл үргэлжлүүлэн ажиллах болцоо байхгүй болно. 26 оны сонгуулиар Сенат ардчилсан нам олонх бүгд найрамд төлөөлөгчийн танхим олонх болчих юм бол тэгэл хөврүүлчих шүү дээ. Тэгэхээр бас тийм сценарт бол дэлхийн нийтээр бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг. Бэлтгэжээч ч магадгүй. Бид ч бас энэ чинь нэрээ энэ Трамп маань солигдчихвол дараах нь ямар алхам болох вэ гэж. Тэгэхээр Трамп бол бас залгамж чанараа хадгалсан бодлогыг за жишээ нь би Монголтой гээд татаад авчиж болж байна. Энэ хин Америкийн төрийн нэрийн бичгийн дарга доохонд Блинкен Монголд айлчилж байсан. За ерөнхий сайд оюун эрдэнэ Америкт айлчилсан. Нөгөө өөрийнх нь өрсөлдөгч байсан Харристтэй хэлэлцээ хийгээд тийм ээ. Нөгөө 3 дахь чөвшин стратегийн түншлэлийг тогтоочихсон. Энийг ер нь болиулчих гэж огтавч үзэх байгаа юм. Тэгээд энэ Трампын 100 хоногийн яг энэ цаг үетэй давхцаад өнөөдөр Улаанбаатарын Чингис хаан аэропорт дээр Америкийн иргэний агран тээврийн хөлөг бууж байна. Тийм манай хоёрын хооронд бол шууд нислэгтэй болж байгаа гэдэг чинь их том за мэдээж хэрэг энэ дэдвцийн ч гэдэг юм уу тийм иргэд хоорондын солилцооны гэдгээсээ илүү улс төрийн ач холбогдолтой том үйл явдал давхцчлаа л да. Би энийг бол их олдуурхаж үзэж байна. Энэ 23 онд оюун эрдэнэ Харрис нарын тохиролцсон шууд нислэг 25 оны 4-р сарын сүүлчээр хэрэгжлээ. 5-р сарын ихээр яг биетэй баттай хэрэгжлээ гэх тээ. Тэгэхээр энэ дээр бол мэдээж Трамп энийг сонсохгүй мэдэхгүй гэж байхгүй шүү дээ. Улаанбаатар руу ямар хэнт хэрэгтэй, ямар ашигтай, хичнээн долларын гаргалагтай тэр нислэгийг зогсоо гэхгүй байна л да. Тэгэхээр Трамп бүх юм дээр яг мөнгөний өнцгөөс юм мөнгөний нөхөр долларын өнцгөөс харахгүй байна гэж бодоод байгаа юм. Тэгээ одоо мань хүн өөрөө хуралтэйгээ тэхэлсэн. Одоо хятадын худалдааны яамны төлөөлөгчийн мэдгэтэлд байна л өнгөрсөн 7 хоног. Трамп хятадтай худалдааны тарифын мөргөлдөөнийг зогсооход бэлэн байна гэдэг ийм мессеж өгөөд байна. Трамп бидний хүлээж авахд бэлэн байна. Энэ худалдааныхаа хоёр талын өндөр тарифыг буулгая гэсэн ийм саналтай байна. Тийм саналаа хэлээд эхэллээ. Тэгэхээр бид судалнаа гэдэг. Хятадын худалдааны төлөөлөгч нь мэдгдсэн л дээ. Тэгэхээр Трамп өөрөө
буулт хийж эхэлж байна. Эцэгтэр 3 дахь явахгүйгээ зарлцлаа шүү Тий. дээ. Тэгээд тэгсэн. Ер нь бол Өөрөөр хэлбэл манайч чинь нөгөө дарахад ерөнхийлөгч тэгсэн. явж магадгүй үжээс одоо бол залгамжлагчаа байс Европын однор лугаа заагаад. Тэгээд ер нь Америк нэгдсэн улсын түүхэнд одоо хамгийн өндөр настай хоёр ерөнхийлөгч бол Байден, Трамп хоёр л да. Трамп одоо 79 насны хоог хийх гэж байгаа шүү дээ. Цэргийн парад хийх гэж байгаа тийм. 79. Түүхэнд байгаагүй. Хамгийн өндөр настай нь бидний мэдхээр бол Рональд Рейган 77-тай ерөнхийлөгчийн сонгуульд ажлыг өгчээсэн байхгүй юу. Тэгтэл энэ нөхөр Рейганаас 2 ах. Байден бол 81 рүү орчлоо шүү дээ. 2 ах л да. Тэгтээ бол 80-тад ажиллаа өгсөн. Тэгээ яг өнөөгийн байдлаар ингээд харах юм бол яг ингээд Трампыг хараад байх юм бол Трампт нэг том дутагдал хов хүний хувьд гэдэг юм уу? Нэр хүндийн хувьд их муу юм аа. Одоо эхнэр хүүхэд нь хэлдэг юм уу? Эсвэл зөвлөхүүд нь нэг хонзон сансан хүн. Ямар хонзон? 2020 оны сонгуульд ялагдсан гэдэгт 4 жил нойргүй хонсон хүн шиг ажиллаж байна. Тэгэл Байдны ажил. Байдентай ир. Байдны алдаа. Обамагийн алдаа. Сүүлд Клинтон руу авчигчээл шүү дээ. Клинтон алдаа тий. Жорж W. Буш гэсэн тэр нь хийсэн алдаа шүү дээ гэд. Заагаад ингээд тэр өнгөрсөн 20 гаруй жилд Америкийн гадаад бодлогод тохиолдсон ямар нэгэн одоо тэр Хонда Иракийн их чөлөө ажиллагаач байдаг юм уу? Афганистан дах тийм ээ. ИСАФ-ын байлдааны ажиллагаач байдаг юм уу те Хонда Кримийг алдсан гүрж байна те гүржид Орос гүржийн 2008 оны дайны чинь энэ хин томаатай шүү дээ гэд нэрлээд байгаа юм л да. Яг тэр үеийн ерөнхийлөгчдийн заагаад. Тэгэхээр мань хүн нэг тийм өнгөрсөн 4 жилдээ их л харамссан, гуйсан, гутарсан, гомдсон хүн гарч ийл 4 жилийнхээ онцон л авч байгаа байдалтай ийм болчин үе мэдгэдлийг хийж байна. Тэгээ энэ дээр бол бас энэ Америкчууд дүгнэлтээ хийж байна. Тэгээд энэ Америк даяар одоо амралтын өдрүүдэд өрнөд байгаа энэ улс төрийн тэмцэл хөдөлгөөн жагсаал цуглаан чинь цаашдаа ер нь юунд төрөх вэ гэсэн нэг юм зовнил байна л та. Ингээд зогсохгүй яваад байвал яах вэ? Эсвэл оролцогчдын тоо нэмэгдээд байвал яах вэ? За тэгжээтэл нөгөө сенатчд болоод конгрессийн гишүүд нөгөө жагсаал цуглааны өдөрдөгч болоод гараад ирвэл яах вэ? Тэгвэл ер нь Америк бол бас хэсүүд шүү. Тэ. Одоо Трамп бол ямар ерөнхийлөгч вэ гэхээр бол сошиал нийгмийн сүлжээ сошиал дамбаасан цагийн ерөнхийлөгч. Өөрөө одоо Твиттерээр одоо шийдвэрүүдэд зарлаж штэ. Гадаад харилцааны гадаад харилцааны хэвлэл мэдээллийн албаны хүн хэвлийн бахварал хийж яхад нь сэтгүүлч асууж байна. Хөөе дөнгөж сая Твиттер бичлээ. Вуулцыг халаад Рубик тавьчлаа штэ. Тэгэхээр нөгөө хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч нөгөө би танаас сонслоо. Тий. Вуулцыг аюулгүй байдлыг зөвшөөрсөн халаад Рубик оронд тавьчлаа гэдэг бол би танаас авсруулсан. Тий, авсруулсан. Тий, ингээд танаас сонслоо. Тэгэхээр сошиалын ерөнхийлөгч байхгүй бас. Сошиалын ерөнхийлөгч бол одоо хөсөн хөсөөгүй бидний ярьж байгаагаар тийм нөгөө логик мог тестээр л муутай юм байлээ. Угаасаа сошиалч нь өөрөө тийм шиг байлээ. Би нөгөө сошиалыг сайн мэдэхгүй өөрөө ордгоо учраас. Тэгтээ зүгээр ингээд судалж байгаа хүмүүсийн судалгаатай танилцахад бол сошиал дээр бол эмоцл байвал болоо. Эмоцл байвал. Тий, сайхан сэтгэл төрүүлдэг. Тэгээд гинт сонь мэдээ хийдэг, дэлдий хийлэгдэг, бүлтий хийлэгдэг. Тийм одоо компанид ажил явуулдаг. Тэр сошиал гэдэг чинь тийм учраас энэ хэрэг нэг хэцүү юм. Тааруулаад ямар нэг юм хийх бас хэцүү. Яач мэдэх гэдэг. Тэгээ өөрөөр байдлыг айгүй тодорхойгүй байдалд оруулж ирэх тийм ээ. Тэгэхээр нөгөө бодлогоо яаж хийх үгээр те. Одоо арай доктортой айлгүй жоохон зулгуулаад deep state-тэй үзнэ л гэл. Энд бас нэг төсөл бариад үзэх юм бол одоо бас болмор те. Гэтэл нөгөөд чинь хэрвээ тэр нөхөр чи унчвал бид нар тэрэнд дараагийн засаг захиргаан дээрээс та баларна шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг энэ их тогтворгүй байдал. Гэхдээ нэг хамгийн хачирхалтай юм. Миний л зүгээр одоо бол би яг Монголтой холбож яриад байгаа. Гэхдээ хамгийн зүгээр томоор нь ярихад хамгийн хачирхалтай юм. Энэ 70 хэд оноос нөгөө Бреттон юуны нөгөө хэлцээр гэл нь шүү дээ одоо тийм ээ нөгөө Бреттон Вудс хэлцээр гэдгийг савлаад явуулсан олон жил явуулаад Америкийг одоо яг үнийг хэлэхэд Америкийн төв банк чинь дэлхийн төв банк.
үнийн эрэг дээр бол. Тийм биз дээ. Дэлхийн төв банк шүү дээ Америк. Америкийн хөрөнгийн бирж гэдэг чинь ерөөсөө дэлхийн хөрөнгийн бирж шүү дээ. Тийм үү? За нарийнда бол Вашингтон бол ерөнхийдөө дэлхийн нийслэл бусд нь хятад бол яг томхон шиг тийм томхон шиг эдийн засгтай бас нэг хажуугийн ингээд зүгээр улс гүрнээр жишээ ярих юм бол одоо Америкч нөрөөр бол Улаанбаатар нь Төвөө Сэлэнг нь одоо хятад ч гэдэг юм үү те ийм систем рүү оруулсан шүү дээ уг нь. Тийм үү? Яг бол тэр хэлцээр чи аюул зовлонтой юм юу гэх зэрэг баруун нэг шахсыг би тухайн үед их айхтар бодсон бодлого гэж бодчихсон байхгүй. Та нар долларыг юугаа хийчих. Нөөцөө тогтоочих. Тийм үү? Доллараар л бүх худалдаагаа хийчих. Тэгвэл бид нар та нарт хөрөнгө оруулна. Тийм үү? Тэгвэл бид нар та нарт туслана. Нөгөө Маршалын төлөвлөгөөнөөс хойш ийм юм руу агцсан шүү дээ бол. Тийм үү? Тэгээд ингээд нөгөө Америкийг дэлхийн төв болгоо хийсэн байсан чинь сая Трамп 100 хоногийн дотор тэрийг шууд нурааж штэ. Тэр нь надад аюул ачин санагдсан. Энэ ямар сони юм бэ? Тэр дэлхийд даяар тарсан байл доллартай яах юм? Хэрвээ доллар байхгүй бол доллар нэрэхгүй бол тэгээд Америкийн эдийн засгийн зүгээр тэгэж ярих юм бол бас тооцоо гаргасан байсан шүү дээ хүмүүс тийм. Өөрөөр хэлбэл яг үндэ тэр долларын үйлчилгээнийхээ хариуд худалдааных бүх алдагдлыг нөхдөхийн шүү надад болчихно. Өөрөөр хэлбэл бүх юм нөгөө доллараар гүйлгээ, долларын сервистэй энэ бүгдийн цаана бол хожоогоо олж авдаг шүү гэдэг тэгдсэн байхгүй. Тэгээд энэ над тэгэхээр энэ их сайхан их зөв ажилт байгаа. Тэгээд тэрийг би тэгээд дараа цогтоотэр гişүн зангидаж хэлмээр байгаа. Яг одоо Горбачов энэ өөрчлөлтийг эхлэхдээ зөв тусыг хэдрийнхээ хүчтэй байна. Бүх юм руу хутгалдаж орж байна. Польшид юу болж байна? Тийшээ орж байна. Монголд юу болж байна? Тийшээ орж байна. Болиё. Ингээд дэлхийн энэ зөв тусын нөлөө бүхий орнууд дундууд дээрээс бүх юмыг тогтоодог юмсаа татгалзах. Тэр нь эргээд одоо зөв харилцаа зөв тусын соёлтой болох цаашаа ирээдүйд одоо олон жил явж гэсэн ийм одоо хандлагаар ихэлсэн шүү дээ. Тэгээд бид тийшээ орохгүй, ийшээ орохгүй, эндээс сэргээ татлаа, тэндээс татлаа гэдэг. Тийм учраас энэ та бүхэн маань бодооч Трампын өөрчлөлт үнэхээр хувьсгалын шин чанартай өөрчлөлт байгаа. Энийг одоо бид нар дутуу үнж болохгүй. Тэ үнэхээр хувьсгалын шин чанар. Бүх одоо гол институтуудыг нурааж ийнө эсвэл сулруулж ийнө. Өөрчлөлт харин юу төрөх гэж нэг дээр л одоо бид нар бол их сайн бодох хэрэгтэй юм шиг байна лээ гэж ингэж би бодож байна. Энэ Бреттон Вудсын та системийг ярьлаа шүү дээ. Бреттон Вудсын систем эрсдэлд орж байгаа юм. Тэгээ энэ юуг харуулж байгаа гэхээр ер нь бол дэлхийн 2 дугаар дайны дараа байгуулсан олон улсын харилцааны институтсууд болон олон улсын харилцааны архитектур тогтолцоо чинь 2 дайны зөвхөн дэлхийн 2 дугаар дайн биш. Дэлхийн 1 дугаар дайн 2 дугаар дайныг нийлүүлсний сургамж дээр байгуулсан тогтолцоо байхгүй юу? Тэгээ энэ тогтолцоо ганхна гэдэг бол оронд нь шинийг олох бол ийм шин тогтолцоо чинь маш том дайн мөргөлдөөний үр дүнд сургамжийг бүр өстой ясандаа тултал авч ийж босгодог байхгүй. Тэгэхээр энэ одоо Бреттон Вудсын системийг яагаад гаргаж ирсэн гэхлээр худалдааны зөрчлөөс мөнгөний зөрчлөөс явсаар бас үлдээ том дайн руу хүрчтэй юм байна. Тийм учраас энэ том дайныг гаргахгүй тулд инхийн асуудлаа шийдэх нүүбийг байгуулад тэгэнгүүтээ энд зээл тусламж энэ эдийн засгийг унгаахгүй тулд ялангуяа мөнгөний бодлого алдагдаад ирэхлээр улс орон хямралд орчтой юм байна гэдэг дэлхийн олон улсын валютын санг байгуулад тэгээ худалдаа гацаад ирэхлээр нэгнийхээ зах зээлийг хүчээр очиж нээд юм байна гэдэг дэлхийн худалдааны байгууллага тэр бол эхлээд GATT гэж хамгийн эхлээд International Trade Organization буюу олон улсын худалдааны байгууллага байгуулна гэд тэр нь бүтээгүй явж байгаад GATT болоод хилцээрийн төвшөнд явж байгаад сүүлдээ хүйтэн дайн дууссаны дараа арайх гэж Бреттон Вудсын систем анх сэдэд зохион байгуулснараа бүрдээ дэлхийн худалдааны байгууллага болж гарч ирсэн байхгүй. Тэгэхээр энэ дээр бол яг сая нэг зүйл бол бидний одоо ингээ үзээд дэлхийн амар тогтворгүй байна, тэнд ч дайн байна, энд ч дайн байна гэд айж байгаа юм чинь биш үү? Энэ худалдааны харин мөргөлдөөн цаашаа авчирч болцсгүй мөргөлдөөнтэй харьцуулахад бол жижиг юмнууд байж болцсгүй байхгүй. Өөрөөр хэлбэл энэ бол бүр том мөргөлдөөний суурийг тавьж иж магадгүй учраас энэ том гүрнүүд эртхэн шиг хил амаа энэ дээр олоосой
Яг гэвэл эдгээр хил амаа олохгүй бол мөнгөний дайм бол жинхэнэ дайм болж хувирах аюултай шүү. Энэ бол бидний өнөөдөр яриад байгаа аимшиг гэж байгаа тэр гарч болзошгүй аимшигын дэргэд бол тий. Тийм учраас энэ дээр бол бид нар бүгдээрээ айгүй ухамсартай хандах хэрэгтэй. Би нэг саяхан нэг нийтлэл бичсэн байгаа. Тэр энэ 7 сард энтгэх төвлөгт гэж байгаа шүү. Тэгээ би тэн дээр нэг л зүйлийг хэлж байгаа. Инх тайван гэдэг бол дэлхийн асуудал бөгөөд хувь хүн болгоны асуудал шүү. Инх тайвнаас тустай хүн гэж ерөөсөө байхгүй. Та чадж байгаа бол тэнд оруулах хувь нэмрээ би жижиг хүн гэж бодохгүйгээр оруулах гэж саналаа хэлж явж байгаарай. Яг гэвэл it's personal гэж байгаа байхгүй. Тэгээ тэгж өнөөдөр соёл иргэншилтэнд эрхийн иргэд энэ асуудалд бол хандж явах хэрэгтэй л гэж бодож байна. Тэр дэлхийн худалдаа дэлхийн 2 дугаар дайнаас хойш хийсэн энэ дэлхийн шин тогтолцооноос одоо чухамдаа та нарынхаа үеийнээр тийм үү хамгийн хочсон манайх байхгүй нарийнда тийм үү өнөөдрийн өндөрлгөөс харах юм бол яг бол тэр чинь эцэс дэлхийн 1 2 дугаар дайн чих гүрнүүдийн дайн дэлхийг хамарчсан. Тэрнээс хойш яасан гэхээр зэрэг жижиг гүрнийг хамгаалах асуудал хамгийн чухал асуудал болсон тийм их гүрний зодооноос яаж жижиг гүрнүүдийг хамгаалах нүүбийн зорилго тэр үстэй. За үзэгчтэй өнөөдрийн манай энэ хэлэлцүүлэг энэ хүрээд өндөрлөө. За манай хэлэлцүүлэгт оролцсон зочид та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр Дональд Трампын 2 дахь бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэний одоо эхний 100 хоногт ямар арга хэмжээ, ямар бодлогууд хэрэгжив. За энэ бодлого нөлөө олон улсын бодлогод болон манай улсад хэрхэн яаж нөлөөлөх сэдвээр бид дэлгэрэнгүй ярилцлаа. За манай хэлэлцүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.